Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн подкастын зочин амирт нүүдэлчтэй археологийн хүрээлэнгийн захирал доктор профессор Цагааны Төрөт докторыг урьсан байна. Сайн байна та? Сайн байна. Сайхан аварч гинөө? Сайхан аварч. Одоос 10 жилийн өмнө анх эпирт ярилцлаганд орж илаа. 9 жилийн өмнө Тамирын улаан хушуун дээр таныг бас урьж илаа. Ахад Уус аймагт Сагил сум Төшөөлийн ингэрт ярилцлага авч илаа. Цаг хугацаа ингээ хурдан өнгөрөх юм аа. Ингээд миний урилгыг хүлээн авч зочин амирт минь өргөдөж агаад маш их баярлалаа. Баярлалаа тий. Нэр 10 жил болсон. 2016 онд яг Тамирын улаан хушуунд хийсэн маллах үеэр Завдсан сургууль доктор ирж ирсэн байна. Тэгээд тэрнээс хойш 10 жил өнгөрсөн байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг юм байна. Тий. Тамирын улаан хушууны судалгаа ерөнхийдөө хийгдэж дуусаад. За үр дүнд нь одоо тэр үед тухайн үедээ ингээд миний санахны тань дээр наадмын үеэр очиж ирсэн. Тэгээд урд өмнө Монголд байгаагүй тийм хээх хартай ваарнууд олдсон байсан. Тухайн үед л их гоё мэдээллийг монголчуудад түгээж одоо таны мэдхүйн одоо археологч тань талаар нэвтрүүлэг түгээж ирсэн. Тэгээд анхны замынч байлаа, гоёч байсан. Тэгээд тэр төсөл одоо хэр үр дүнтэй болж өшөө ямар олдгоруудыг олж гоё гайхамшигтай нээлтүүд хийсэн бэ. За олдуруудын хувьд бол Тамирын улаан хушууны одоо хүнүүгийн оршуулгын дурсгал бол одоо хүнүүгийн соёл дотроос нэлээд баялагч нэлэгт орно. Зарим бошнууд нь одоо 17 м, 18 м голчтой 5 10.5 м гүнтэй байгаа шүү дээ. Зарим одоо өвдөвчтэй язгуурт нэгээд байгаа бошнуудаас одоо хэмжээнд том байгаа шүү дээ. Зарим 2-3 дахин том хэмжээтэй ийм одоо тэгтээ цагирган дараастай ийм бошнууд байна. За олдур бол зөндөө олсон. Тэгээ одоо ваар цавны тухайд ярих юм бол одоо хүнүүгийн хэв шинжтэй ваарнаас гадна Тамирын улаан хушуунаас энэ баруун зуугийн одоо Дундад Аз, Узбекистан, Казахстаны өмнөд хэсэгт хамаарч ирсэн эртний юу гэж Кангю гэдэг нэг нүд шүнцтэй байсан. Иран хэлтэй нүд шүнцсэн. Кангюгийн соёлын ваар бол 3 шиг гарсан байна. Энэ бол маш сонирхолтой зүйл болсон. Тэгээ яагаад гэхээр ваарса бол өөрөө ийм арилжаа худалдааны хэрэгсэл болж чаддгүй. Өөрөө овор ихтэй, хэврэг тийм ээ. Тэгээ тэр ваарыг чи одоо ингээд тэмээ өсгөөр одоо тухайн үеийн торон зам дээвэр явж байлаа шүү дээ. Тэгэхээр тэмээ өсгөн дээр нэг ваар аваад явах уу? Эсвэл тэрний оронд 10,000, 20,000 ширхэг сувс аваад явах уу? Тэ тэр ашиг одоо тэнгэр газар шиг ялгаатай шүү дээ, тийм ээ. Тэр нэг ваар чин хэврэг одоо эвдрээд тэрний оронд нэг юм арьсан уутан дотор 20,000 ширхэг сувс аваад явчихвал тэрийг өөрч одоо хідэн 10 одоо мал болгоод ингээд хувиргаад явчих шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ өөрөө юм арилжааны бүтээгдэхүүн болж чаддгүй. Тийм учраас энэ одоо 3 шив ваарыг бол би ямар нэгэн тийм хувийн шинжтэй ийм хувийн түүхтэй холбоотой зүйл болов гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл одоо тэр одоо Тамирын улаан хушуунд оршуулсан тэр одоо хайр гаралтай ваарыг дагалдуулж оршуулсан хүмүүс Кангютай ямар нэгэн хувийн холбоотой ийм контактанд орсон байна. Тэр Кангю нутагт очисон ч юм уу ийм үйл явдал болсон байна гэж үзсэн. Тэн дээр бас би нэг өгүүл хэвлүүлсэн байгаа. Тэр одоо түүхийн үйл явдалтай холбох гэж оролдоод тухайлбал одоо нийтийн тоол өмнөх 36 онд хүнүүгийн нөгөө жижиг шаниучин баруун зүг рүү нүүжиж тэр Кангютай холбоо байгуулад тэнд одоо Кангю гүнж аваад тэгээд одоо хятадын хань улсыг сэр тэмцэж байгаад өөрөө тэнд алагдаад дуссан шүү дээ. Тэр үйл явдалтай холбоотой ийм одоо зүйл болов гэсэн юм таамаглал зөвшөөрсөн юм байгаа. За тэгэхээр Тамирын улаан хушууны ерөөс анхны зорилго, маллагын анхны зорилго бол хүнүүчүүдийн генетикийн судалгаа гэсэн. Генетикийн судалгаа. Хүн малын ясны хадгалт нь нэлээд сайн. Тийм дурсгалтай. Тэгээ одоо бол 80 гаруй буш малтчаад байна. Нэг тийм дурсгалт газрын хүрээнд малтсан, одоо суурин байдлаар малтсан энэ бушны тоо цар хүрээгээр бол одоо 90-ад онд булганы хутаг өндрийн бурханлогоо хийсэн 95 буш малтсан. Тэрнтэй бол дүүцхүүс хэмжээний том 2 дахь дурсгал нь бол Тамирын улаан хушуу байна. За тэгээд хүний ясны судалгаа бол нэлээд сайн хийгдсэн. Маш сонирхолтой үр дүн гарсан. Юуны өмнө бол мэдээж тэр удамшигдсан асуудлыг бол тогтоосон. Гарал үүслийн одоо тийм ээ одоо тэр садан төрлийн холбоо хэлхийг бол тогтоосон байгаа. За энэ бол нэг асуудал. Хоёрдугаарт бол бид нар энэ Тамирын улаан хушууны хэрэглэхүүн дээр ялангуяа зүүн дэнжийн материалаар тулгуурлаад 20 гаруй буш бол ойрын садан төрлүүдийн тогтоосон. Тэр дондаа 6 үе дамжиж
тэр одоо газар нэг гэр бүлийнхэн оршуулга хийсэн тогтогдсон байна. 6 үе. Тэгэхээр хүний нас дунджаар авчирсан юм бол нэг 120 100-аас 120 жилийн турш тэнд тасралтгүй хүмүүс оршуулсан байна. Нэг гэр бүлийнхэн. За энэ бол археологийн хувьд бол маш юм олдшгүй ховор юм завшаантай явдал болчиход байгаа. Ягаад гэхээр бид нар одоо нэг юм оршуулгын газрын хүрээнд 100-аас 120 жилийн дотор эдийн соёл яаж хувирсан бэ гэдгийг харах боломж анх удаа нэгдэж байгаа. Маш баттаа мэдж байгаа. Энэ бол энэний хүүхд, энэ бол энэний хүүхд, энэний хүүхд, энэний хүүхд. Ингээ бошнуудаа ингээд яг он цагийн дараа л дурлж байгаа байхгүй юу? Ингээ 6 үе байгаамаа. За энэ өнөхөр ховор юм завшаантай үйл явдал болсон. Одоо энэ дээр бол нэлээд судалгаанууд хийж чинь. Тун удахгүй антиквити сэтгүүл дээр бол бас Тамирын улаан хошууны судалгааны үр дүн ерөнхийд нь бацсныг том гүйл хэвлэгдэж байна. Бараг 2 жил ажиллаж байгаад Францын нөхдүүдтэйг ингээ хэвлүүлж байна. Бас Вар савных нь одоо энэ 100-аас 120 жилийн дотор хугацаанд Вар сав нь яаж хувьсж хөгжсөн бэ? Ер нь бол эдийн соёл яаж хувьсж хөгжсөн бэ гэдгийг судлах ийм төслүүдийг бол эхлүүлээ явж байна. Юуны өмнө Вар савн дээр нь ажиллаж байна бид нар. Тэгээ Монгол Улсын их сургуулиас судалгааны өндөр түвшний тэтгэлэг аваад ингээ ажиллаж байгаа маа. Тэгээ энэ хооронд үнэхээр Вар савны хөгжил байд юм уу гэдгийг эхлээд баттай хэлэх боломжтой. Байгаа мó байхгүй мó. За байгаа бол яаж хөгжсөн бэ? Технологи талаасаа, дипломат талаасаа хоёр талаас нь авч үзнэ. За тэгээ бусад төрлийн одоо идэвхтэй зүйлсүүд мөн оршуулгын зам үйлд хувьсэл байна уугүй юу гэдгийг бид нар бол ингээд энэ дээр тулгуурлаа дахиад олон талаас нь ингээд авч үзэх юм болцоо нэгдэж байгаамаа. Улс аймгийн сахилсан төшөөл бол 45 жилийн дараа Чанар нуулын томоохон нээлт хүрэлийн сүүл төмрийн төрөө үеийн гайхамшигтай дурсгал байсан. Тэгээд тэр дотор одоо 2017 оны намар нь бушин дотор зогсож байгаа танаас ярьслага авч ялаа. Тэгээд түүнээс хойш одоо тэр төшөөлийн судалгаан дээр ямар ахс төвшил гарсан. Ер нь төсөл дууссан уу? Саглын голын маллуу бол ер нь 17 онд хийгдээд дууссан. Гэхдээ анализууд нь бол хийж одоо л дуусч байна. За тэн дээр бол бүх төрлийн одоо боломжтой анализууд хийгдсэн. За дүнзэн бухан. Тий, дүнзэн буханта 2 ийм том буш, нэг ийм чулуун хүрээнд дотор байгаа шүү дээ. За тэгээд түүний хойшоо бол урагшаа ингээд цуурсан ирүү жижиг бушнууд байгаа. За зарим нь бол бас дүнзэн бухантай нэлээд том урттай бушнууд байгаа. Зарим нь бол харьцангуй жижигхэн одоо зүгээр одоо нөхөн дотор энгийн нөхөн дотор оршуулсан оршуулгууд байгаа. За тэнд бол генетик хийгдсэн юуны юм. Генетикийн дотор бол ялангуяа тэр хос буш 9-10 дугаар буш гэж байгаа. Тэр том бушнууд. Энэ бушнууд бол нэгэнд нь 12 хүн, нэгэнд нь 10 хүн оршуулсан байгаа. Маш олон хүнийг оршуулсан. Тэр хүмүүс бүгдээрээ бас хамаатан саднууд юм байна. Тэнд бол 3 үеийн хүмүүс байгаа. Аав ээж хоёр тодорхой байгаа. Тэгээ түүний 4 хүүхэд байгаа. Тэгээ зарим хүүхдүүдийнх нь хүүхдүүд байгаа. Тэгээд хүүхдүүдийнх нь бас эхнэрүүд байгаа. Ингээд нэг юм одоо бараг нэг мөчөд бараг хийгдсэн юм уу гэмээр ийм үйл явдал болсон байхгүй юу? Энэ бол маш сонирхолтой асуудал байна. Энэ дээр бид нар бүрэн одоо тайлж чадахгүй байгаа. Яагаад тэгэхээр яагаад ийм олон хүн нэгд оршуулдгаа? Энэ цувж оршуулсан гэвэл яагаад энэ хүмүүсийн насны харьцаа зөв байгаа юм бэ? Насны харьцаа зөв гэдэг чинь аав ээж хоёр нь хамгийн настай нь байгаа. Хүүхдүүд нь аав ээж хоёроос залуу байгаа. Тэгээ тэдний хүүхдүүд нь мэдээж одоо өвөө эмээ болон аав ээжээсээ залуу байгаа байхгүй юу? Хэрвээ ингээд цуурсан байдлаар оршуулсан бол насны харьцаа буруу байж болно шүү дээ. Эсрэг байж болно шүү дээ. Тийм ээ? Ааваасаа илүү насалтай хүүхэд гэж байдаг шүү дээ. Тийм? Илүү олон жил насалтай хүүхэд гэж байна. Одоо өвөөгөөсөө ч илүү олон жил нассан ачгүй гэж байж болно шүү дээ. Тийм? Гэтэл бол тэдний насны харьцаа маш зөв байдалтай байгаа байхгүй юу? Энээс харах юм бол харьцангуй нэг актаар, нэг үйлдэлээр эсвэл маш богино хугацааны дотор энэ оршуулгууд хийгдсэн байна гэж үзэхээс урахгүй болчиход байгаа. Тэгэхээр Монголын археологийн тухайд бол ийм одоо өндөр түвшний нарийн анализ үйл ховор штэ. Одоо л яг хийгдэж байна. Ер нь бол сүүлийн тухайны боломжууд л одоо ингээд нэгдээд байгаа байхгүй юу? Тэгээд тэр хүмүүсийн чинь одоо хадан садан төрлийн холхыг нь бүгдийг нь олоод энэ хүүхд юм ээ, энэ ач юм байна гэд олно гэдэг чинь өөрөө хэдэн жилийн өмнө зөв мөрөөдөл байсан штэ. Тийм мөрөөдөл байсан. Одоо энэ ингээд бодиттой болоод археологт бол бас идэвхтэй хэрэглэгдэж байна. За тэгээд ер нь бол баялаг олдортой. Ер нь нэлээд баялаг олдортой. За янз янзын одоо материалаар хийгдсэн хүрэл байна, төмөр байна, тий. Алтан идэл бас чамлах бараг гарсан, тий. За шавар варсав идэл гарсан.
ясан гэдэл бас их хэмжээтэй гарсан. Ер нь бол нэлээд баялаг юм үүтэй арга байхгүй бошнд бол олон хүн оршуулсан байгаа шүү дээ. За нэлээд тийм хөндөгдсөн, тоногдсон юм шиг байдалтай боловч бид нар бас бүрэн сайн ингээд тайлцдаггүй. Үнэхээр одоо тоногдсон юм уу? Тоногдсон бол яагаад зарим одоо үнцэнтэй олдруудыг аваагүй юм бэ? Эсвэл тэр шууд ингээд оршуулгаа ингээд дараал цуурч ингэж хийгээд өмнөх хүнээ одоо ингээд оршуулсны дараа хэсэг хугацааны дараа дараагийн хүнээ оршуулахдаа булшаа дахиж нээгээд орж ирээд ингээд өмнөх хүнийхээ ингээд ясыг заашлаад зай гаргаад дараагийн хүнээ тавиад ингээд цуурсан олон үйлдэлүүд хийгдсэн үү? Тэр энэ асуудал бол бүрэн сайн ойлгохгүй. Яг тэгэхээр булшных нэг хэсэг нь бол харьцангуй хөндөгдөг. Зарим хүмүүсийнх нь одоо өвдгнөөс доошхын шилбэний яснууд заримдаа бол бүсгийнээс доош дунд чумаг шилбэний яснууд эдгээр нь бол яг зөв байрал дээр байгаа мөртлөө цээжийн хэсгүүд ингээ хөндөгдсөн. Ийм нэг тийм нэлээд тийм нууцлагдмал ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгээд антропологчтойгоо хамтраал тэгээд энэ зан үйл ямар зан үйл үүсгдэг вэ? Энэ одоо тухайн нэг өвдсөн булшны одоо өөрийнх нь түүх одоо ямар байдлаар өрнөсөн бэ гэдгийг тогтоох гол бас хичээж байгаа. За бараг 2027 онд бол ном гарах байхаа. За тэрний өмнөх судалгааны юу бол энэ ч одоо манай Франц эрдэмтдийгэл хамтраад бичсэн байгаа маа тий. Хамтарсах экспедицээс одоо манай энэ Себастьян Лепец, энэ Антуан Зазу ярилцлага авч байлаа. Энэ одоо Матил Сервел гэдэг энэ олон том эрдэмтэн нөхдөдөө бол олон жил ажиллаж байна. Тэгээд энэ ном бол одоо тэрний өмнөх судалгааны баян үлгэд хийсэн судалгаа. Нийтийн тоолын өмнөх 1000 оноос 1100 оноос нийтийн тоолын 1100 оны хооронд ингээд нэг 1000 гаруй жилийн одоо Монгол алтан одоо хэсгийн одоо түүхийг хэдэн дурсгал дээр тулгуурлаж авч утсан юм байна. Энэ бол Монголын археологт гарсан хамгийн том овртой, хамгийн том ном. Энэ бол баттай хэлж байгаа. За Франц хэл дээр гарсан. Францын академийн хэд хэдэн шагнал авсан байгаа. Монгол дээр ч гарсан гадаад хэвлэгдсэн номоос хамгийн том овртой. Тэгээд шинжлэх ухааны бүх төрлийн анализ байгаа энэ дээр. Хамгийн ихэнд бол мэдээж генетик байгаа. За тэгээд хүний ясны судалгаанууд байгаа. За оршуулгын зан үйлийн судалгаа байгаа, модон эдлийн судалгаа байгаа. Он цаг тогтоох модон эдлээр тулгуурсан тэр дендрохронолог гэж байдаг. Модны цагирган дээр тулгуурласан юм он цаг тогтоох энэ судалгаа бол маш сайн хийсэн. Бид нар бол 1 жилийн магадaltaгаар он цагийн тогтоож байгаа. За тэр тухайн зан үйл талаас бол маш сонирхолтой асуудал байдгийг. Хүнийг одоо ингээд нас барсны дараа хэд хоногийн дараа уушлах вэ? Тэгэхээр энэ одоо нас барах уушлахын хоорондох энэ хугацааны асуудал. Энэ бол зан үйлийн талаас бол маш сонирхолтой хэсэг байгаа юм л да. За манад бол одоо аль болох хурдан одоо бушиж тийм ээ оршуулахыг бол ирмэлцдэг тий. Гэтэл бол зарим тохиолдолд бол маш удаан байлгадаг байсан ба. Сурвалж бишгээс харахад бол одоо хавар оршуулсныг нь одоо 100 хэдэх ч юм уу тийм ээ. Өвөл оршуулсныг хавар оршуулдаг ч юм уу ингээд нэг юм хугацаанууд нэлээд урт хугацаанууд бол сурвалж шиг мэдээгээр байгаад байдаг байхгүй юу. Тэгээ энэ дээрээс бол археологчлаас бол яаж харагдах вэ гэвэл одоо энэ зурганд харуулах хэрэгтэй. Энэ дээр одоо ингээд нөгөө шавж хүн өвхмөгц одоо задгаа агаарт байгаа тохиолдолд ялаа шавжнууд өтөцсөн. Тийм. Өтөцсөн. Ингээд өтөөс ахуулаад ялаа болох хүртэл тийм ээ. Энэ одоо юм бүтэн цикл байгаа. Энэ цикл ч өөр бүгд хугацаатай. Тэд хоногийн дараа тийм болно. Тэд хоногийн дараа ийм болно, ийм болно гэдээ бүгд хугацаатай. Энийг тооцоолоод энэ одоо шавж судлалын талаас бол энэ зан үйлийн чухал одоо нарийн асуудлууд энэ бол хөндсөн байгаа. Гарч ирсэн нэлээд удаан хугацаанд бол ил тавьдаг байж. За тэгээд оршуулгын эд үлгэн зүйлийн судалгаа байгаа. Ялангуяа хувцс сэргэлийн судалгаа байгаа. Энэ Самбигийн үеийн инженерлага хүмүүгийн хожуу үеийн энэ бүтэн хувцснууд 2 бүтэн хувцс гарсан шүү дээ. Тэгээ энэний бол бүтэн судалгаа гарсан гэх юм шиг ингээд. За манай саглын одоо маллахын юу бол яг ийм ном болох гээд болоод одоо бид нар Франц төгтүүд маань ингээд бичээд бид нар бас өөрсдөө хувь нэмрээ оруулаад ингээд явж байгаа. Ингээд 17 онд бол 27 онд ингээд гарах баха гэж бодож байна. Гэхдээ англи хэлээр гаргана. Энэ бол Франц хэлээр гарсан ном байгаа. Ардаа бол англи, орос, монгол 3 хэлээр нэлээд том төвчлөлтөө. Тэгэхээр тэр бас хангалттай биш юм байна. Одоо шинжлэх ухааны хэл чинь ер нь л англи болсон юм байна шүү дээ. Дэлхийд. Тэгээ англи дээр л яахгүй бол энэ номын импакт хандлт бол хацсангүй бага хэвээрээ байгаад байна. Франц хэдийг том хэл боловч тэгээд бас л англитай бол зүүрлэхэргүй тэнгэр газар шиг ялгаатай болсон биз дээ. Тийм байгаа. Тэгээд саглын бош бол нэлээд сайн мал сонирхолтой судалгааг хөргөжлүүлэх гэж байгаа.
энэ жилээс бол дахиад дэвшүүлгийн орчинд судалгаа үргэлжлүүлэх гэж байна. Тэгээд маш чухал ийм дурсгал байгаамаа. Энэ төмөрцгийн түрүү үеийн талаар бидний ойлголт бол манай Ахмад Эрдэмтэд Цэвэндөрж багшийн үеэс бол ер нь чандамны бушаар хязгаарлагддаг байсан тийм ээ. За дараа нь 2000-ад оны дунд үеэс ахуулаад тэр Баян-Улгийн аймгийн нутагт байгаа Базиркийн соёл гэдэг бас төмөрцгийн түрүү үеийн соёл байгаа. Базиркийн соёлын судалгаа бол нэлээд явагдсан. За манай экстес бол нийт одоо 50 гаруй буш малтчихад байна Базиркийн соёлын. Манай экстес чинь 38-ыг малтсан байдгийг Монгол Францын хамтарсан экстес. Тэгээд дараа нь Монгол Солонгосын хамтарсан экстес ажилласан, Америкчуудтай ажилласан байгаа. Ингээд бол судалгаанууд хийгдсэн. Монгол, Орос, Германы бас экстес яасан маш сайн хадгалагдсан оршуулга бүтэн хувцас сэргэлтэй хагас одоо занднсан оршуулгууд илэрсэн байгаа. За ийм маягаар бол бидний төмөрцгийн түрүү энэ хүнүүгийн өмнөх үеийн тухай ойлголт бол нэлээд баяжсан. За энэ чиглэлээр бас судалгаа бас хийгдэж байгаа. Өнгөрсөн жил бол Баян-Улгийн аймгийн Булган сумын нутагт төрөний голд бол бас Базиркийн бушны судалгаа хийсэн. Бидний баруун хойдын их сургууль хамтарсан судалгаа. За эндээс бол байгалийн замаараа зандсан 2 хүүхдийн оршуулга илэрсэн. Нэлээс маш сайн хадгалалттай, хувцас сэргэлэн сайн илэрсэн байгаа. Одоо модон эдэл, энэ олигарх эдлийн хадгалт нь маш сайн. Ягаад гэвэл төрөний голч их өөр их өндөрт байна. 2450 гаруй метр өндөрт байгаа. Тэгэхээр манай энэ цэцэг хүн ориглоос бол өндөртөл байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас харцангуй бол нэлээд сайн хадгалттай ийм оршуулга илэрсэн. Энэ бол бас цаашдаа үргэлжлэх ёстой судалгаа. Энэ жил бол бас хажууд нь байгаа бусад туршлагуудыг нь бол малтаад энэ одоо энэ комплексыг бол бас бүрэн тутгаар нь харж ойлгох ийм шаардлага байгаа. Бид нар бол энэ чиглэлээр энэ ажиллах юм. 2000 км явна, нөгөө л хамгаалж байгаа чирээл явна. Нөгөө олон том судалгааны баг зөндөө хүмүүсийг цалинжуулна. Гэхдээ тэгээ хэд хичнээн өдөр ажиллах. Энэ Баян-Улг бол маш том судалгаа байхаас гадна газар нутгийн өвчгсөн хоолтой. Тэгээд би таныг тэр үед яг дараа нэг өөр аймагуудаар би явчих юм чинь таныг Баян-Улгаар явж байгааг харчаал бас энэ нүсрэх судалгаа байхгүй. Мөнгөний хувьд ч гэсэн маш хөрөнгө. Бас нэг их археологч хүний хувьд бас нэг зөрөгтэй л ажил л та. Бас эр зөрөгийн асуудал байна. Зөвхөн одоо дээрэс нь манайхны нэмэлттэй юм нь өөрсдөө ямар археологчдод дэмждэг биш, төрж дэмжихгүй, соёлын амж дэмжихгүй. Бие дааж ингэж мөнгө төгрөг гаргадаг биш. Дандаа л гадны хүмүүс царай алдаж явдаг хүмүүсийн хувьд энэ бол хол гэдэг утгаараас маш мөнгө орох судалгаа байхгүй. Тэгээ энийг бас ингээд өчнө олон жилийн хугацаанд хийгээд байдаг. Тэнд бас баяр хүргэе гэж хэлмээр гэдэг. Археологчд бол өөрсдөө мэдж байгаа. Хүмүүсийн хувьд бол ойлгохгүй шүү дээ. Төв аймгийн одоо Эрдэнэ суманд хийж байгаа маллагч адилхан, Баян-Улгийн аймгийн Цэнгис суманд хийж байгаа маллагч адилхан байхгүй юу? Тийм ээ. Археологч бодож шүү дээ. Тэнд гарч байгаа цаг хугацаа, хөрөнгө санхүү бол тэнгэр газар шиг ялгаатай. Өнөөдөр тэнгэр газар гэдэг үг олон хэлээр уучлаарай. Одоо Баян-Улгийн руу зөвхөн одоо тэр Булган суманд очив. Булган сум чинь аймгаас 300 гаруй км хол байхгүй юу? Тий, одоо тэгээ дандаа шорон замаар явж штэ. 300 км хол шүү дээ. Одоо энэ одоо Улаанбаатараас 300 км-ийн радиус манай Тамирын улаан овшууч Улаанбаатараас 300 км зайтай байхгүй юу? Тэгээ хар замаар очдөг байхгүй юу? Тэгэхээр нэлээд их орон зай нь бол эрс өөр орон зай байгаамаа. Тэгээд зөвхөн ирж очиход бид нар 8 хоног зарцуулж байгаа штэ. Тий. Одоо археологи маш олон экстус 8 хоног ажилладаг экстусуд байдаг. Тий. Тэгээд буучдаг. Тий, 8 хоног ажиллаад буучдаг экстусуд маш олон байдаг байхгүй юу? Бид нар зөвхөн ирж очихдоо 8 хоног зарцуулдаг байхгүй юу? Тэгээ энэ бол маш их ялгаатай зүйл байд юм аа. Тэгээд 2005 оноос хойш Монгол Алтаад бол ажиллаа. Ер нь 1 жил алгасаагүй. За маллах хийгээгүй жилээ яд шайгуул хийдэг. Хадны зураг судалдаг, шин дурсгал илрүүлдэг ийм маягаар ажилласан. Өнгөрсөн жил бол одоо бас Увс аймгийн нутагт том малтгууд хийгдлээ. Баян-Улгийн аймгийн нутагт том малтгууд хийгдлээ. Урьдчилан жил одоо Ховд аймгийн Мөс сумын нутагт бас том малтлах хийгдсэн. Ингээд ер нь Монгол Алтан бүс нутагт бол хамгийн олон жил хамгийн одоо ийм идэвхтэй ажиллаж байгаа юм бол би л байна да. Одоо өөр хүн байхгүй. Баяр хүргэе. Тэрэнд чинь бид нар чинь яг би бол ойлгоод байгаа. Яг тэгэхээр өөр ингэдэг юм тэмдэхгүй чинь ёо ямар их зардал гарч байгаа бол ямар өөрсдөө дэмждэг шүү дээ монголчууд тийм ээ. Яг гоо тэгээ одоо хүмүүсийн хандлага бас янз янз байна. Яг гоо дийлэнхтэй эрг тэгээд Монголын археологоо бас үнэлдэг
археологчдын хөдөлмөрийг бас үнэлдэг хүмүүс олон байна. Одоо шийдвэр гаргагчдын төвшинчсэн олон байгаа. Тэгээ археологоо бас дэмжих гэсэн ийм одоо нийтийн хандлага бол байна. Зарим одоо бизнесийн байгууллагууд ч үгүй юм уу төр захиргааны байгууллагууд бол бас тодорхой хэмжээний санхүүжилт гаргаад бас нэлээд одоо гайгүй өөртөө судалгаанууд хийж байгаа. Жишээ нь олон болоод байгаа. Олон болоод энэ их сайн хэрэгэлтэй. Гэхдээ ноён нуруу бол гадаадын хамтын ажиллагаа байгаа. Энийг бол ерөөсөө үүсэх арга байхгүй юм байлээ. Боломгүй. Тэгээ 2021 оны Монголын археологи хурлын үр дүнг харахад бол одоо тийм том суурь маллахууд байхгүй ийм байдал харагдаж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо Монголын археологийн хөгжилд энэ гадаадын хамтын ажиллагааны үүсгэж байгаа үүрэг бол асар өндөр юм байна гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Тэгээ 22 оноос бол ер нь докторчсон л доо. Тэгээд одоо бол бас өнгөрсөн жилийн дүнг харахад бол Монголын археологи хурлын хурал дээр 90 илтгэл хэлцэгдсэн байгаа. 90 илтгэл байгаа юм тий. Тэгэхээр 90 судалгаа бол явагдсан. Ер нь бол 100 гаруй судалгаа явагдсан баг л та. Тэрнээс бол 90 илтгэлийг бол хэлцсэн юм байдалтай байна. Нэсэг зураг гэхээр би бол чулуу ном гэж боддог шүү дээ. Бид нар энэ тухайн үеийн мэдээллийг тэндээс л харж байгаа шүү дээ. Ямар аж ахуй, соёл, нийгмийн байдал нь ямар байсан гэд тэр гайхамшигтай хадны сүг зургийн таны судалгааны том хэсэгт ордог. За энэ талаар ямар бүтээл туурж. Тий. Хадны зураг бол манай Монголын археологийн их том салбар байд юм а. Ерөөсөө сүүлийн үеийн судалгааны сархад бол 1500 орчим дурсгал байна. Тэгэхээр нэг сая 500 км квадрат нутагтаа 1500 одоогоор мэддэг байгаа цаашаа бол нэмэгдэх нь гарцаагүй. Ингээд харьцуулаад үзэхэд бол Монгол улсын нутаг маань өөрөө хадны зургийн хувьд бол дэлхийд хамгийн нягчлалтай орн байх гэж би боддог. За ер нь дөхөж очих ойролцоо орн байвал одоо магадгүй Казахстан байж магадгүй. Тэгээ өөр бол ийм нягт ийм олон дурсгалтай газар ер нь дэлхийд байхгүй дээ. Тийм учраас Монголын археологийн бол маш чухал чиглэл байх ёстой. Археологийн дурсгал болгон өөрийн онцлогтой шүү дээ. Тийм ээ одоо жишээлбэл хот суурны маллага бол тэр одоо ахуй амьдрал өдөр тутмын хэрэглээний одоо юг бол сэргэнэ оршуулгын дурсгал бол өөрөө тодорхой зан үйлийн одоо энэ хүрээнд хийгддэг учраас энэ бол эдийн соёлыг судлахад одоо чухал боловч бас зан үйлийн хүрээнд хийгддэг учраас бас өдөр тутмын жинхэнэ амьдралыг бол зарим талыг нь харуулдаг. Тэгээд оршуулганаас гарч байгаа зүйл бол хөвчлэн органик хэдэл нь бол язарч байхгүй болсон байдаг байхгүй. Тэгэхээр бид нар бол тэр хадны зураг дээрээс наацх нь хувцс хэрэглийг хараад байгаа шүү дээ. Тийм малгайг нь хараад байгаа шүү дээ. Ингээд одоо тодорхой юм дүрслэлээр одоо бид нарт шууд мэдээлэл өгдөг учраас хадны зураг маш ач холбогдолтой. За гэхдээ хадны зураг бол өөрөө бас зан үйлийн хүрээнд хийгдэж байгаа. Зүгээр нэг хүн очиод би нэг одоо янгар зурмаар нэг одоо янгар зурх дуртаач гэдэг юм. Ийм бол байхгүй шүү дээ. Тийм. Энэ бол өөрөө дандаа юм зан үйлийн хүрээнд хийгддэг. Тодорхой одоо гүнзгий учир шалтгаантай хийгддэг учраас бас тэр одоо өнцгийг нь бол ойлгож хадны зургийг тайлбарлах юм шаардлага байгаа. За 2021-с 23 оны хооронд бол хадны зургийн нэлээд нам төсөл хэрэгжүүлсэн. Баян-Улгийн аймгийн Улаан улс сумын Цаанслаа бага хогор гэдэг тусалт газар байгаа. Энэ бол дэлхийн өвд 2014 онд бүртгэгдсэн Монголын одоо ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын дөрвөн туршлагын нэг тоо хэмжээ тархсан газар нутгийн одоо цар хүрээгээр бол Монголын хамгийн том дурсгал. Манай бүс нутгийн одоо энэ Төв Аз, Хойд Азийн бүс нутгийн бас хамгийн том дурсгал байгаа. Тэг магадгүй дэлхийн хамгийн том дурсгал байж магадгүй. Яагаад тэгэхээр энэ чинь 15-аас 20 км урт юм уулын хөндөй голын одоо урт хой талдаа дундуур гол урсж байгаа. Тэгээ бага хогор гэж бол бага хогор голын одоо хоёр эргээр бол битүү зурагтай байхгүй юу? Маш том дурсгалт газар байт юм а. За энэ дээр бол манай Ахмад Эрдэмтэд Зэвэндэрж багш Оросын одоо нэртэй хадны зураг судлаач ер нь нэртэй археологч Кубру гэж байсан. Кубруга Америкийн одоо амьд сэрүүн байгаа нэртэй урлаг судлаач хадны зураг судлаач Стер Джейкобсон профессор энэ гурван хүний хамтарсан том судалгаа хийгдсэн. 1994 оноос 2010 он хүртэл хийгдсэн юм а. Тэгээд бас олон бүтээл гарсан. Нэлээд одоо олон улсын төвшөнд хэвлэгдсэн, сайн судлагдсан. Одоо ч одоо судалгаа нь бол дуусаагүй.
Эстер Жакобсонгоо саяхан л ихэд одоо 2026 он гаргаад нэг өгүүл хэлүүлсэн байлээ. Хадны зурагт гадууны дүрслэл гэдэг. Ингээд судалгааны өгч байгаа. Тэгэхдээ бид нар яагаад тэр дүрслэл дахиж авч үзэх шаардлагатай болсон бэ гэхээр бид нар энэ орчин үеийн баримтжуулалтын шинэ одоо олон технологиуд гарсан, олон аргууд гарсан. Энийний хүрээнд тэр том хамгийн том дурсгалаа баримтжуулах ийм нэг юм том зорилго тавьсан. Энэ одоо газар зүйн мэдээллийн систем гэдэг нэг ойлголт байна тийм ээ. Үүн дээр тулгуурсан өндөр түвшний нягтлалтай одоо ийм газар зураг хийгээд электрон мэдээллийн сан үсгээд ингээд хийсэн. За хуучин болвол одоо хадны зургийг судлах нэгж нь бол янз янз байсан. Одоо жишээ нэг дүрслэл нэг зургийг нэгж үзүүлсэн юм уу? Эсвэл зураг бүхий нэг ийм хадыг хавтанг нэгж үзүүлсэн юм уу гэх тийм ээ. Олон ийм төвшөнд одоо ингээд хадны зургаа судалдаг ийм нэгжүүд байсан маа. Бидний хувьд бол хавтанг нэгж үзсэн. Тэгээ 12,000 хавтанг зурагт хавтанг илрүүлж баримтжуулсан. За үүн дээр бол 70 гаруй мянган зураг байна. Дүрслэл байна. Ингээд Ахмад Эрдэмтдийн хийсэн судалгаатай ингээд харьцуулаад харахад нэг тэр манай тооны 30 орчим хувь байгаа. Тэгэхээр бид нар бол өөрөөр хэлбэл одоо зураг тэгээд зурагт хавтангуудын тоог 3 дахин нэмсэн гэсэн үг. Ингэжээж одоо бид нар яг тэр дэлхийн өвд орсон Монголын хамгийн одоо чухал ийм хадны зургийн тусгалт газрыг бид нар яг эзэн хүний ёсоор тийм ээ яг эзэн хүн чинь болно гэдэг малынхаа тоог мэдчихэдэг үстэй тийм одоо жил болгон л одоо Монгол улс чинь малын тоолго хийх юм байна шүү дээ тийм тэгэхээр чи эзэн хүний ёсоор одоо тэр тусгалаа нэг бүртгэж авах хэрэгтэй байхгүй юу тэгээд тэрэн дээр бол мэдээ судалгааны ашиг бүгд л хоёрдугаарт хадгалт хамгаалтын асуудал мониторингийн асуудал гэдэг олон асуудлууд байгаа байхгүй юу тийм асуудлууд дээр бол бас бид нар хариу өгөх анхны ийм туршиц ийм судалгаа гэж ойлгож болно. Тэгээд дэлхийн үеийн хамгаалтын захиргаа байгаа. Одоо миний шив доктор Өмөрбек бол баян үйлгээд энэ хамгаалтын захиргаудад ажиллаа явж байна, амжилттай сайн явж байна. Тэгээд тэднийхээ ажилд бас дэм болох, тэднэртэй бол шинэ арга зүйнүүдийг сургах, нутгшуулах одоо ийм зорилготой ийм 3 жилийн төсөл хийгээд дуссаа нэлээд амжилттай болсон. Энийг бол дотоодын санхүүжилтээр хийсэн. Харин Монгол судлалыг дэмжих үндэсний зөвлөлөөс санхүүжүүлэлт хийсэн юм том ажил болсон байгаамаа. За хадны зургуудынхаа одоо бүртгэх, баримтжуулах, за өрөм сонин дүрслүүдийг тогтоох энэ асуудлууд бол одоо тэр урлаг судал талаас нь харах нэг зүйлүүд байна. Нөгөө талаас археологийн хувьд бол ямар асуудал байдаг вэ? Бидний хувьд бол хамгийн чухал асуудал бол диплог онцгой хоёр гэдэг. Археологчдын хувьд бол. Археолог бол ерөөсөө юм хоёр одоо дугуйтай тэрэг гэж ойлгож болно. Нэг нь байхгүй бол нөгөөт нь бүтэхгүй. Энэ хооронд холбоотой. Дундуур нь тэнхлэг нь холбоотой. Дээр нь байгаа зүйл бол тэргээр зүйлүүд твшин бол манай археологийн мэдлэг байна. Тэгээ энэ хоёр зүйл байна. Тэгэхээр диплогийн асуудал бол маш чухал. Энэ бол өөрөө он цагийн одоо энэ бүтэн систем бий болоход заавал диплог хийж одоо энэ төрлийн одоо ийм хэлбэрийн одоо зураг дүрслэлүүд тэгээд ингэж одоо цугтаа тий цуг харилцан хамааралтайгаар ингэж оршиж нэг энэ цаг үе болж байна гэдгийг тогтоодог диплог бол энэ хэрэгтэй. Дараа нь энийгээ бид нар он цагийн одоо дараалд оруулдаг байхгүй дараалд оруулна. Ингэж бид нар хадны зургийнхаа он цагийг тогтоогоод дис дараалыг олоод ингээд соёлын хөгжтийг нь бол хардаг. Тэгэд мэдээж нэг зураг байлаа гэхэд бид нар он цагийг мэдэхгүй бол одоо тэр талаар юу хийж болох вэ? За энэ гой зураг байлаа гэдэг өнгөрөн шүү дээ тий. Гэтэл бол эн чинь он цагийн дараалд ороод ирэхээр эн чинь болоо хүрлийн одоо хөгжингүү үед тэрэг орж ирсэн байна. Тийм ээ. Хүрлийн сүүлийн үед одоо морио нуруу ундаг болчихжээ гэх тийм ээ. За мал аж ахуй гэдэг чинь одоо хүрлийн одоо ихэнх үед Тэсчүүлүүний үед анх ороод ирсэн байна шүү дээ. Тэ? Одоо ингээл ингээд ийм түүхийн дүгнэлт хийх бололцоог олгож байгаа зүйл чинь энэ диплог, англи зүй, он цаг хоёр ихгүй. Тэгээ бид нар бол он цагийн талаар бол нэлээд бас тодорхой акцууд хийсэн. Юуны өмнө бол түрүү хүрлийн үеийн бүтэн давхаргыг нээсэн байгаа. Хуучин бол манай Ахмад Эрдэмтдийн хадны зургийн сулгааны номыг харах юм бол ихэвчлэн хүрэл төмрийн үегээд нэг юм том сагсан дотор ингээ хийждэг байсан. За энэ бол дунд зүү, энэ тусдаа, энэ нь бол хүрэл төмөр гэдэг. Хүрэл төмрийн үе чи өөрөө 3000 жил өргөлдсөн байхгүй.
Бүтэн 3000 жил шүү дээ. Одоо та төсөөлтөө одоогоос 3000 жилийн өмнө юу гэсэн бэ? Хүнүүч үсэг байсан шүү дээ. Тийм ээ? Хүнүүч 2000 жилийн өмнө. Чингис хаан чинь 800 жилийн өмнө байсан хүн шүү дээ, тийм. Манжийн дарлаас гараад бид нар дөнгөж 100 жил өнгөрч 100 гаруй жил өнгөрч шүү дээ, тийм. Энэ хооронд юу ис болов те гэтэл хүрэл төмрийн өвчин 3000 жил байхгүй юу? Ийм том сагсан дотор бүх юм хийгээд байхаар чинь бид нар энэ дотор хөгжил хувьслыг нь харж чаддаггүй байхгүй юу? Тийм учраас бидний зорилго бол хүрэл төмрийн үеэ он цагийн маш нарийн нэлээд өндөр нэрвчлэлтэй ийм он цагийн дистаралд оруулж байгаа. Тэгэхээр энэ 5 үед байгаа. Зэс чулууны үе, төрөө хүрлийн үе, хөгжингүү хүрлийн үе, хожуу хүрлийн үе, тэгээд төмөрцгийн төр үе гэдэг. Ингээд 5 үе байгаа. Ингээд 3000 жил байгаа маа. Эхэлж байгаа нь бол нийтийн тооллын өмнөх 3200 оны үе. Одоогоос 5200 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Дуусж байгаа нь бол нийтийн тооллын өмнөх одоо 2 дугаар 3 дугаар зууны төгсгөл 2 дугаар зууны их үе хөнөөгөө үед ингээд дуусж байгаа маа. Энэ 3000 жилийн түүх байна. Ингээд үе болгонд хамаарах хадны зургуудыг нь олд тогтоох. Тийм ээ. Энэ асуудал бол маш чухал асуудал байгаа. Тэгэхээр хадны зурагч өөрөө бол бусад урсгалтай харьцуулбал он цагийн шууд тогтоох ийм болцоо байдгүй. Байсан ч маш хязгаарлагдмал. Янз бүрийн үеийн зургууд нэг гадарга дээр яг ингээл цуг байждаг, тийм ээ. Жишээлбэл одоо соёл давхрах гэдэг манай археологийн гол үндсэн ойлголт байгаа. Хот суурин юм уу булшин дээрс бас хэрэгж болно. Энэ бол эртнийхэн доороо түүнээс хожуунд дээрээ байдаг. Ингээд он цагийн дис дараалттай байдаг байхгүй юу? Гэтэл хадны зурагт бол тийм байхгүй шүү дээ. Бүгд нэг давхрагт яг нэг гадарга дээр байж байгаа байхгүй юу? Тийм учраас хадны зургийг одоо он цагийн тогтоохонд бол бид нэр харьцуулах аргыг хамгийн их түгээмэл хэрэгжилж байгаа. Байгалийн шинжилгээ ухааны арга хэрэглэх боломж бол хязгаарлагдмал хэвээрээ байна. Ингээд харьцуулах аргаар дипломгийн аргаар бид нар бол он цагийн тогтоож байгаа. Тэгэхээр түрүү хүрлийн үеийн одоо Монголын хэмцгийн соёл гэж байсан. Одоо Монгол алтаа төвлөөд за одоо урагшаага бол тэнгэр уулын хоорондох энэ орон зайг эзэмшиж ирсэн. Ийм одоо соёл байгаа. Мал аж ахуй дээр суурилсан юм соёл. За энэ түрүү хүрлийн хэмцгийн соёлын одоо хадны зургийн бүтэн давхаргыг бол бид нэр олон талаас нь олон харьцуулт хийж хагаад ялангуяа Шинжааны тэр дунд булаг гэдэг нэг хадны цосон зургийн дурсвал байгаа. Тэн дээрээс гол түлхүүрүүдийг олоод хүн чулуунуудтай нь бол бас харьцуулаад ингээд хэмцгийн соёлын том давхаргыг нээсэн. Маш олон зураг хэмцгийн соёлын болгон тогтоогдсон. Монгол алтаад маш их байна. Дээр нь бол ганцхан Монгол алтаагаар хязгаарлагдахгүй Орос алтаад байгаа. Орос алтаа бол гайхаар зүйл биш. Энэ чинь нэг соёлын нэг бүс нутг гэсэн. Гэтэл Инсээ мөрөнд байгаа. Инсээ мөрөнд ч одоо огтөөр соёлын болон газар зүйн бүсд орчиж байгаа. Энд чинь одоо ингээд алтаа нуруугаас гараад цаашаага тагны нуруугаад аваад саян тагны хооронд байгаа ийм одоо том хөндөд шүү дээ. Инсээ мөрний хөндөд байна. Тэргээр зогсохгүй бүр байгаль нуурын хойд хэсэг рүү орчиж байгаа. Одоо зүлэг Яна мөрний тэр орчин руу цагаан сабаа гэдэг урсгал байна. Энд чинь одоо Монгол алтаагаас гараад бас 2-3 мянган км холдоо явчихна. Баруун тишээгээ болохоор Узбекистан Памирын нурууны баруун хэсэгт бас төстэй зургууд байна. Казахстанд байна. Тэгээ хамгийн урталтай бол умард энтхэг Ладах гэдэг мужид байгаа. Ладах мужид бас адилхан дүр төрслүүд байна. Тэгэхээр ийм өргөн одоо уудын нутаг дээр нэг ийм одоо дүр төрслийн одоо уламжлал соёл бол бий болсон болохыг бас тогтоосон байгаа. За энэ бол хадны зургийн чиглэлд хийж байгаа чухал ажлууд байгаа. Одоо бол хөгжингүү хүрлийн хадны зургийн асуудал бол нэлээд бүрхэн хэрэг байна. Хожуу хүрэл бол нэлээд ойлгомжтой болж байгаа. Яагаад гэвэл гол түлхүүр нь бугуун гүшүү байдаг. Бугуун гүшүүн дээрээс дамжуулаад хөөгөөд бид нар бол хожуу хүрлээ бол нэлээд тогтоох боломжтой гэж бодож байгаа. Гэхдээ яг энэ чиглэлээр бол том алхмууд бол хийгдээгүй байна. Энд чинь өөрөө бол маш нямба ийм ажил баггүй юу. Тэр яаж хийдэг вэ гэхээр ижил төстэй зургууд нэг нэгийг давхарсан байгаад нэг гадарга дээр тийм ээ зургууд нэг нэгийг давхарсан байвал энэ одоо он цагийн дараал болчдөг. Дараал болчдөг. Мэдээж цаана хамгийн доор байгаа дарагдсан зураг нь хамгийн эртнийх нь бол таарна шүү дээ. Түүн дээр дарсан зураг нь арай сүүлийнх нь бол таарна да. Тэгээ 3 дахь давхарга байвал бүр хамгийн сүүлийнх нь бол таарч. За ийм дараал үсгэж. За тэгээд стилистийн хувьд одоо дарагдсан зургууд хамгийн анхны давхаргатай адил төстэй зургууд өөр одоо ийм он цагийн дараал бүхий давхарцсан зургууд дээр байна уугүй гэж тогтоогоод олоод тийм ээ шүүж олоод за эдгээр ингээд байна. Эдгээр бол ингээд ямар ч бас нэг юм давхарга байна. Тэрийг А гэдэг нь хэлчих тийм ингээд. За дараагийн давхарх нь бол түүний дараагийн үе болж байгаа тийм. Түүнтэйгээ ижил зургуудыг бусад туслууд дээрээс
Тэгээ 1500 дурслууд гэж бодоход эсвэл одоо хэвлэгдсэн дурслууд хэдэн 10 том дурслууд хэвлэгдсэн. Энэ одоо ингээд хэдэн 10,000 хэдэн 100,000 зурган дотор л хайна гэсэн үг шүү дээ. Тэгээ эн чинь бол ингээд асар их юм цаг хугацаа өрсөн юм ажил болдог байхгүй юу? Ингээд олоод ингээд давхаргууд үүсгдэг. Ийм давхаргууд чинь өөрөө он цагийн дистарал дотор байвал бид нар дараа нь бусад шинжүүдээр нь бусад одоо он цаг тогтоох боломжтой анкор гэдэг байгаа тэр одоо ийм зангуу гэх юм уу одоо ийм гацснуудаар дамжуулаад хөгөөд за энэ дээр ийм дүрс байна. А энэ бол археологи маллахаас гарсан одоо тэр үеийн маллахаас гарсан тэрнтэй яг адилхан байна. Тэгэхээр энэ одоо ийм хэв шинжтэй энэ давхаргын зургууд бол тэр цаг үеийн юм шиг байна гэд харьцуулаад. Тэгээд дандаа харьцуулах арга байхгүй. Тэгээд нэгнээс нь хөгөөд ингэ явчихдаг. Ийм аргаар бид нар хадны зургийн онцгой тогтоож байгаа. Археологч хүний хувьд хамгийн одоо баяр багталтай өдөр бол Могончлон хөшөөгөө хөрлөөгийн дурсгалуудаа ЮНЕСКОд бүртгүүлсэн үйл явдал байх гэж харж байлаа. Одоо археологч хүний хувьд мөрөөдөл гэж нэг юм байгаа тий. За бичиг үсгийн дурсгал олдчихвол археологч хүний бас нэг мөрөөдөл биелэн нэртний усууд үегээ би боддгийн та хэдийг хараад өөрөө ингээ яваад мэдрээд нөгөө ажлыг чи харцсан болохоор ингээд ажил амжилт болгонд чинь баяр хүргэж бас тэр болгонд нь заастан гоё юм болж ин дог хардагтай адилхан юуны өмнө тэнд баяр хүргье ЮНЕСКОд бүртгүүлсэн та өөрөө бас удирдсан. Тэгэхээр монголчуудын хувьд ч гэсэн баяр багталтай үйл явдал байлаа. Тэгээд багийг удирдсан хүнийхээ хувьд энэ гайхамшигтай үйл явдлыг ярих уу. Одоо 1400 гаруй Могончлон хөшөө бүртгэгдсэн байгаа юу? Тий, Монголд байгаа нь 1400 байгаа. Тий, 17 он тоолго явагдаж байгаа гэжсэн шүү дээ. Тий, бид нар том баг ажилласан шүү дээ. Манайх ч одоо тухайн шинжлэх ухааны академийн археологи хөрөлөнд ажиллаж ирсэн. Тэгээд манай хөрөл төмрийн судалгааны салбарын судлаачид бид нар олон хүн хамтын хүчээр бүтээсэн том ийм мэдээллийн сан үүсгэсэн. Хэдэн жил тоолсон Монголд дурслаа. Ер нь буган өшөөрөө ингээд сонирхоод орсон юу болохоор ингээд 2005 он байгаа байхгүй юу. Тэгээд Баян Хөлгийн аймагт би 2005 оноос ажилласан. Тэгээд Баян Хөлгийн аймгийн археологийн бүрэн хайгуул хийсэн 2005-аас 7 онд. Ингээд бол бид 100 гаруй буган өшөө илрүүлсэн. Гэтэл тэр үед бол ердөө 6хан буган өшөө хэвлэгдсэн байсан байхгүй юу. Бүтэн аймгийн төлөөлөлт тий 6хан буган өшөө хэвлэгдсэн байсан. Тэгэхээр эн чинь бол маш их потенциал байгаа нь харагдсан байхгүй юу. Тэгээд дараа нь 7-аас 10 онд Ховд аймгийн бүрэн хайгуул хийгээд бас 100 гаруй буган өшөө илрүүлсэн. Тэгэхээр чи ингээд 2 аймгийн нутгаас 300 буган өшөө гараад ирж байгаа байхгүй. Урд нь хэвлэгдээгүй өшөөнүүд ч дээ. Цаашнэр. Тий. За тэр үед бол Монголын буган өшөөг төлөөлдөг гол бүтээл бол тэр Орсын Эрдэмтэн Волковын одоо Монголын буган өшөө гэдэг ном каталог байсан тий. Энд дээр бол яг нэг 300-аад буган өшөө байдаг. За тоо бол яваад исэн. За Евразийн хэмжээнд нэг 950 буган өшөө байна. За тэрний нэг 750 нь Монголд байдсан байна гэдэг. Ингээд бүх төвчний сургалтанд орцсон, зурагчуд орцсон. Ингээд нэг тоо яваад исэн. Тэгээд бас би түрүү нөгөө хэлсэн нөгөө Монгол хүн байна да энэ чинь нутгийнхаа эртний өвийг одоо эзэн хүн байна да одоо эзэн хүн шиг нэг бүтгэж тэг нэг мэддэг болох хэрэгтэй шүү дээ тий. Тэгээ яг хуу бүх юм хийж чадахгүй л да. Тэгээд миний хувьд бол буган өшөө бол чухал юм байна гэж бодсон. Тэгээд эндээс эхлээд тэгэхээр чи 2005 оноос ахуулаад ингээд яваад ирсэн. Тэгээд хамгийн идэвхтэй ажилласан жилүүд бол 2015-аас 17-8 оны хооронд бол үлдсэн аймагуудын нутаг дэвсгэр бол бүрэн хайгуул хийсэн. Одоо буган өшөө хайгуул хийсэн тий. Ингээд нэг 750 орчим буган өшөө байна гэдээсэн. Тэгээд эний чинь ингээд баг 2 нугалчихж байгаа байхгүй юу? 2 нуглаад ингээд маш олон буган өшөө шинээр илрүүлсэн, шинээр баримтжуулсан. Ингээд каталог бол 2018 онд хэвлүүлсэн. За энэ каталог бол саяны ярьдаг дэлхийн өвд ороход бол бас чухал суурь судалгаа болсон. Суурь судалгаа болсон байгаа. Ингээд Монгол талаас бол манай дэлхийн өвийн номинацийн одоо үндсэн текстийг бол манай соёлын гавь зөвлөлтөн манай нэртэй одоо соёл урлаг судлаач урт насангаа удирдаад би археологийн хэсгийг ахлаад ингээд номинацаа бичсэн. За энэ ажил чинь баг 7 жил үргэлжлсэн шүү дээ. 23 онд бүртгэгдэж чинь. Гэтэл бид 16 оноос ажиллаж эхэлсэн байхгүй юу? 16 оноос ажиллаж эхэлсэн. Ингээд
одоо энэ номинастер ажиллаж байгаа бусад судлаачид маш нэг ойлгож хэлж байгаа байна. Намайг бол тухайн үед одоо ингээд бас баяр багтал штэ тий ингээд явахад юу сүртэй юм тий бараг тий хөөрөөд мөөрөөд гэж нэржсэн хүмүүс байгаа тий. Би бол тэгээд тухайн үед реакц үзүүлээгүй л дээ. Тэр бол бас их сонин хандлага байхгүй юу? Тий. Энд чинь ганц миний юм биш шүү дээ. Монголын юм байхгүй юу? Тий. Гайхамшигтай. Тэгээд дэлхийн өвгийн систем бол ЮНЕСКОгийн дэлхийн өвгийн систем бол олон юм төвшөнд байд юм аа. Энийг бол шууд хэлхэл хэрэгтэй. Дэлхийн өв гэдэг ангилд бол ерөөс байгаль соёлын төв байдаг. Бит бус өвд гэж байгаа. Бит бус өвд бол огт өөр ангиллаа. За энэ хоёрыг бол одоо шууд харьцуулах эвгүй гэж магадгүй. Эсвэл одоо бит бус өвдөр ажилладаг хүмүүс гомдож магадгүй. Гэхдээ энэ чинь хоёр өөр ангил байхгүй юу? Нэг нь бол мэрэгжлийн одоо төвшин ангил л. Нөгөөх нь бол арай өөр төвшин байхгүй юу? Өөр. Одоо дэлхийн өвийн номинацийн бичих хугацаа тэн зарцуулах зардал хүмүүсийн ер нь цаг хугацаа шүү дээ тийм. Энэ маш урт байхгүй юу? Маш урт. Тэгээд гаргаж байгаа зардал нь өөр. Дараа нь дэлхийн өв болсны дараа хүлээх хариуцлага нь огтур. Систем нь огтур. Энэ чинь заавал хамгаалтын захиргаатай ажиллах хэрэгтэй. За энэ чинь бүтэн юм систем ажиллаж иж маш их зардлаар энийг хийдэг байхгүй юу. Тэгээд бит бус бол арай өөр. Тэгэхээр ийм олон юм тэгээд баримт төв гэж бас нэг юм байна. За ингээд олон юм ингээд бужигнаад тахаар ерөөсөө ингээд гол юмныхаа юмыг бид нар сайн ойлгохгүй ялгаж чадахгүй ч байхгүй тий. Тэгээд одоо рамсарх гэн мабл гэн ингээд одоо ингээд олон юм байдаг тий. Тэгээд харангуут энэ чинь тэгэл нэг юм тийм биш байхгүй. Нэг юм бүртгүүлчих гэж боддог. Тий. Гэтэл энэ бол зүгээр хялбаршуулж ярих юм бол дэлхийн өв бол олимпийн авраг гэсэн үг. Ер нь бол. Нөгөөх нь дэлхийн авраг шиг ч юм уу эсвэл бүсийн авраг шиг ч юм уу тий. Эсвэл үндэсний авраг шиг ч юм уу эсвэл аймгийн авраг ч юм ийм олон зэрэгэл байгаа юм байд юм аа. Тэгээд манахаас одоо 6хан төв биш шүү дээ. Хоёр нь бол Оростой хамтарсан байгалийн өв байдаг. Дандаа хил дамсан өв байгаа. Дөрөв нь бол соёлын өв байгаа. Тэгээд энэ бол бас манай улс үндэстэн маань өөрөө одоо нүүдлийн соёл иргэншлийн одоо голомтыг сахиад үлдлээ. Лидер тий. Тэгээд түүхэндээ бол урд тожид байгаагүй одоо 3 их гүрнийг байгуулсан үндэстэн шүү дээ. Тэгээд дэлхийн түүхэнд хамгийн их нөлөөтэй одоо цөөхөө үндэстэн нэг бараг гарын 5% багтахшгүй ийм үндэстэн нэг байгаамаа. Тэгэхээр ийм их өвийг одоо авч үлдсэн тэрний голомтын сахиж үлдэж байгаа бид нэр энэ дээр бол бас жижигхэн орон 3 сая хүнтэй тий биднэрт мөнгө алга биднэрт одоо хүн нөөц алга ингээд ангаагаа суугаад байгаад ивэл бид нар тэр өвдөөсийнхаа энтэй одоо ядаж тэрний өвд нь бол үнж байж чадахгүй байгаа хэрэг шүү дээ тийм ээ. Тэр одоо сайхан өв гайхамшиг түүхийг бүтээсэн бид нар тэр энд нь үнж баймаар биш шүү дээ. Тэгээд дэлхийн өвд бол үнэхээр анхаарал хандуулдаг бас энэ төр засагч дээр манай энэ соёлын өвийн одоо тэг гадаад харилцааны систем байгуулга яам одоо энэ бүх хүмүүс бол үнэхээр одоо үнцэнтэй чухал гэдэг мэддэг. Нийт хүмүүсийн хандлага бол сул байгаа нь энэ одоо дэмжлэгийг өшөө их одоо бүрчтэй болгоход одоо гол саад гэж би бодод байгаа. Ард тэргэд бол энийг үнэхээр чухал гэдгийг мэддэг болвол төр засаг болон шийдвэр гарах усуд тэг санхүү эрх мэдэлтэй усуудын дэмжлэг өшөөл их болно шүү дээ тийм. Тэгэхээр энэ нэг юм энэ дотор нэг харьцаа хамаарал байгаа шүү дээ тийм. Хүмүүс тоохгүй бол шийдвэр гаргах тоохгүй л байхгүй юу. Тийм. Ийм асуудал байдаг юм аа. Тэгээд манайх бол яг нэг тийм супер олон өв бүртгүүлж чадаагүй. Манайх ч харьцангуй сүүл ихс конвенц нэгдсэн. Дөнгөж 90 оноос хойш нэгдлээ шүү дээ. Тэгээд гэхдээ энэ хооронд бол бас манай энэ Ахмад мундаг соёл судлаач хүмүүс ялангуяа би урт насангуйгаа бол үнэхээр бахархаж ярьдаг. Урт насангуйгаа энэ одоо болон бусад олон хүмүүсийн энэ одоо улс орныхоо түүх соёл, энэ ард түмнэ гэсэн энэ чин сэтгэл тэгээд энэ одоо энэ хүчээр л одоо энэ би болсон. Ихэнх одоо номинаас дээр бид нар ч үн төлбөргүй ажилтдаг шүү дээ. Ямар ч цалин өсгүй ажилтдаг шүү дээ. Тэгээд одоо сайн дураар. Тэгээд асар олон жилээ зарна. Асар их цаг хугацаагаа зардаг гэхгүй юу. Тэгээд дэлхийн өв бүртгэсний дараа тэрнийг одоо олон нийт бол за яг нэг жижигхэн мэдээ болгоод нэг секундын хэмжээнд анхаарлаа хандуулаад өнгөрч байгаа гэтэл тэр хооронд чинь миний бүтэн 7 жил өнгөрсөн байхгүй. Тэ? Тэр ямар ч үнэлгээ байхгүй шүү дээ. Тэр одоо миний бүтээлийн жагсаалт байхгүй. Тэ?
надад одоо хүмүүсийн багшийн хувьд одоо надад ямар ч кредит болж орч ирэхгүй. Ямар ч цаг тооцогдохгүй. Цалин мөнгө авахгүй. Цалин мөнгө байхгүй. Ийм л ажил байхгүй юу? Тий, ийм л ажил байхгүй юу? Тэгэхээр энэ ажлын цар хүрээг бас хүмүүс ойлгосоо л гэж би боддог. Би яг өөрийгөө өвлөх гээд байгаа юм биш. Энэ чинь олон хүн одоо дэлхийн өвдөр ажиллаж байна. Тэгээс шагнал аваагүй юу? Одоо манай археологийн хүрээлэнх би бол юм байхгүй. Археологийн хүрээлэнх нь бол одоо юу Монголын хүмүүгийн хаадын бошийг дэлхийн өвд одоо бүртгүүлэх гээд энэ жилийн дэлхийн өвийн хорооны хурал руу мэдүүлсэн байна. За тэн дээр бас манай мэргэжлийн нөхдүүд маш л их цаг хугацаа зарцуулж ингэж сэтгэлээ гаргаж ажилласныг бол би мэдж байгаа. Уусаа ямар хэмжээний ажил ордгоо, ямар хэмжээний цагаа зарцуулдаг, ямар хэмжээний сэтгэлээ гаргаж иж энийг бүтгөө гэдгийг би мэдж байгаа тийм учраас тэр бол бас амжилттай болоосоо гэж үнэхээр итгэж байна, хүсэж байгаа тийм. Баяр үргээ дахиад. Яг олон хүний хөдөлмөрчтэй. Баярлалаа байгаа. Би энэ гайхамшигт шүү дээ уг нь. Яг одоо номинстер бол одоо манай археологийн хүрээлэнгийн эрдэнэт нэр хийж байгаа манай доктор Батулд, манай Монгол Улсын их сургуулийн дэд профессор Гант Тулга багш. Бид гурав одоо яг эрдэм шинжилгээ талаас нь бичсэн шүү дээ. Тэгээд одоо гавь байвал бид хүртэх ёстой, алдаа байвал бид гурав бас хүрэх ёстой. Тийм л ажил болсон тий. Дэлхийн өвд бүртгэгдсэний дараа дандаа рекомендацтай бүртгэж байгаа. Манайх бол одоо нэгдүгээр англи манглаар орсон шүү дээ. Нэгдүгээр критериэр бүртгэгдсэн. Энэ бол бас престижний асуудал байгаа. Гэхдээ рекомендацууд өгөгдсөн. Одоо тэр рекомендац дээр бид нар ажиллах хүмүүс нь биш байхгүй юу? Бид нар чинь одоо тэр хариуцлага хүлээсэн хүмүүс биш. Бид нар бол эрдэмтэд тэр одоо номинацийн бичигтэн одоо эрдэм шинжилгээ талаас нь бичсэн усуд. Одоо тэр рекомендацуудыг биелүүлэхэд бол дандаа төр захиргааныхны ажил болж үлдчихэд байгаа маа. Би бол тэнд одоо байнга санаа зовж идэг. Нилээн юм тал бүртгэгдсэндээ одоо тэр манайх одоо хийж идэг л байгаа даа л гэсэн нэг юм бодол байгаа даа. Тэгээ дээр нь бол хамгаалтын захиргаа байгуулах хэрэгтэй. За тэр бас хийгдэж чадаагүй л байгаа. Тэгэхээр яг улс орн одоо эдийн засаг санхүү одоо тэгээ улс орны одоо приоритетүүд янз янз л баг шиг байна л да. Одоо нүүрс одоо илүү чухал тий соёлын бол хамаагүй мянгад л байгаа шүү дээ тий. Энэ бол имхүүл байгаа тий. Тэгэхээр энэ приоритет бол ийм байгаа тохиолдолд бол бас амаргүй юм шиг байна. Нүүдлийн соёл хэрэгжлээ Хуманлаа надуу гэдэг утгаараа одоо энэ жил Монгол Улсын ерөнхийлөгч гэсэн бас 2026 онд маш том одоо зүйл санаачлаад энэ жил одоо 50 гаруй орны энэ одоо хүмүүс цуглаж энэ морьтон ардынхаа омуурхал багтал юу гэдгийг одоо нийгэм талаасаа бас ингэ сурчлах гэж байгаа жил байна л да. Гэтэл та энэ дээр бас чамгүй олон жил ажиллаж байгаа одоо ч ажиллаж байна. За мэдээч бас би сая ярьцлага эхлэхээс өмнө төсөл хаанаас санхүүжигдэж байгаа ингээд хальт асуугаад авахтаа чаавста Монголоос бүрэн бүтэн санхүүжигдэх хэвээр ийм том юм байсан юм да гэж бас харамсаа сууж лээ л да. Энэ том төслийнхаа тухай. Тий, би одоо морины хүч гэдэг энэ Европын холбооны төсөл дээр сүүлийн 3 жил ажиллаж байгаа. Тэгээд бас их өөрхөн жижигэн түүхтэй. Өмнө би тэр Оксфордын ERC European Research Council Европын эрдэмчлэгээний зөвлөлийн ийм өндөр түвшний ийм төслүүд байдгийг. Хамгийн өндөр түвшний төсөл хамгийн багадаа 2 саяас 10 сая хүртэл долларын нийгмийн хүмүүлийн салбарт өгдөг тэр шүү дээ. Байгаль тодорхой шинжилгээнд бол тойм гүйх мөнгө өгдөг тийм том супер төслүүд тахгүй. Тэрний эртний металл төмөрлөгийн одоо түүхийн төслөөр нэг ажиллаж ирсэн байхгүй юу? Тэгээ тухайн үед бол бас манай төслийн Оксфордын талынхан болвол бас цаашдаа ер нь яаж ажиллах вэ? Бидний зүгээс яаж ажилламаар ямар санал байна? Ямар одоо тулгымдсан асуудал сэдвүүд байна гэд санал тавьсан төслийн төгсгөл хэсэгт. Тэгээ би бол ер нь Монгол адуу одоо эртний археологийн адууны судалгаа бол сул хэвээр байна. Энэ бол манай нүүдлийн соёл иргэншлийн хамгийн бас нэг цөм өх гэх юм уу? Одоо ийм зүйл байгаамаа. Тэгээ энэ дээр хамтарч ажиллах бас зүгээр гээд. Тэгээд манай нөхдүүд бол бас том тэнд консорциум үүсгэсэн. Шилдэг судлаачд бол үнэхээр орсон. Одоо Британий музейд байгаа манай Ray гэдэг судлаач бол одоо эртний металлын хамгийн шилдэг судлаачд нэг байгаа орчуур хамгийн олон гүйл хэвлүүлж байгаа юм байна. Людовик Орландо гэдэг Toulouse их сургуулийн профессор Францын энэ бол малын яс амтны одоо генетикийн судалгаан дээр бол хэрэгжүүлж байгаа эрдэмтэн. Маргаан байхгүй юм том эрдэмтэн байна. За Монголын археолог, Төв Аз нүүлжтэй археологийн талаар одоо манлайлж байгаа манай Урсула Бросетер гэдэг Лейпцигийн Германы Лейпцигийн Лайбницийн археологийн төвийн одоо
археологийн секторын эрхлэгч юм манай түнш юм хүн байна. Тэгээд Оксфорд их сургуулийн профессор Крис Гостон гэдэг энэ дөрвөн хүн үүсгэсэн консорциум тэр төслийг авчирсан. Тэгээд би бол Монгол талаас нь бол гадаад партнер гэж явж байгаа. Монгол Улсын их сургуулийн нүүлжтэй археологийн хүрээлэл нь бол одоо энд хэрэгжүүлээд явж байгаа. Ийм төсөл байгаамаа. За энэ төслийн үндсэн зорилго нь бол яг л одоо энэ морин жилд дээр бид нар сууж байгаа тий. Тэгээд манай ерөнхийлөгчийн бас санаачлагаар энэ дэлхийн морины өдрийг бол нүүр дээр батлуулсан. Одоо тэгээд энэ жилээс бол одоо дэлхийн морины адууны фестивал гэдэг тий маш чухал 10,000 том арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Энэ бол үнэхээр Монголын нүүдлийн соёл, Монголын уугуул энэ унган соёлыг дэлхийн түвшинд бол баталгаажуулах, хамгалж авах амар чухал ач холбогдол гарч ирж байгаа тий. Тий одоо ингээд Монгол гэхээр одоо адуу санаанд ордог. Адуу гэхээр Монгол санаанд ордог. Нэг юм холбоосыг хийж явах хэрэгтэй байхгүй юу, тийм ээ? Эн чинь бол амар чухал юм холбоосууд байгаамаа. Тэгэхээр адуу гэдэг чинь хүн төрөлхтний түүхэнд ямар чухал үүрэг үүсгэх лээ, тий? Тэгэхээр энэ нь бол ерөөсөө монголчууд бол ерөөсөө адууны үндэстэн гэхээр л одоо Монгол гэж бодогддог ийм холбоос хийгдэж байна гэсэн үг. Энэ бол манай үндэсний соёлын дархлаа тусгай тогтнол бол маш чухал гэж бодож байгаа. Тэгээ энэ одоо уур амьсгал энэ үедээ бас манай төсөл бас сайхан нэгдэж байна. За манай төслийн зорилго бол шинжлэх ухааны талаас бол юу гэхээр нэгдүгürt Монголын эртний адууны түүхийг бол гаргах. Археологийн талаас, удамш зүйн талаас, тэгээ биологийн бусад талаас. За тэгээд адуутай холбоотой энэ археологийн одоо соёлуудын хүрээнд бид нар зан үйл талаас нь судлах маш чухал юм зорилго байна. Адуу ерөөсөө энэ нүүдчдийн амьдралд ямар одоо байр суурь үзчихсэн бэ гэдгийг гаргах асуудал байна. За тэгээд мэдээж бол адууг судалж байгаа хүмүүсийн хувьд бол мэдээж энэ утга соёл дотор яаж нөлөөлж байна тий. Орчин цагийн хүмүүсийн амьдралд хүртэл адуучин өөр ямар байр суурьтай юм бэ гэд ингээ олон талаас нь авч үзэх нэлийн цогц маягийн төсөл шүү дээ. Гэхдээ бол үндсэн суур нь бол археологи юм байна. Археологийн хэрэглэгдэхүүнээр тулгуурлал дараагийн бусад олон шинжлэх ухааны усуд чинь судалгаа их хэрэглэгдэхүүнтэй болдог байхгүй юу? Одоо генетикч гэхэд ханаас агаараас гаргалтай биш археологийн маллаас бидний гаргаж ирсэн он цагийн тогтоож өгсөн тийм ээ энэ одоо юм дээр л тулгуурлал судалгаагаа хийгдэж байгаа шүү дээ. Тэгээд энэ төсөл одоо 3 жил явчлаа. Тэгээд ялангуяа хожуу хөрлөлийн үеийн хэрэгсүүрийн адуун дээр бол нэлээд төвлөрсөн. Бид нар одоо нэг хэрэгсүүрийн баг 200-аад адууны тахилгыг бол тайлгыг бол малтчаад байна. Энэ бол хамгийн олон тоотой нэг дурсгал дээрээс хамгийн олон адуу малтсан юм жишээ. Ерөөсөө дэлхийд дээр байгаа. Одоо ийм олон адуу нэг зур малтсан байхгүй шүү дээ. Монгол байхгүй, дэлхийд байхгүй. Тэгээ энэ бол нэлээд үнцэнтэй хэрэглэгдэв байгаа. Бид нар маш олон зүйлсийг бол одоо удамшцсан судалгааны одоо дэмжлэгээр үр дүнгээр бол ойлгож байгаа. Жишээлбэл одоо 10 гаруй зүсийг нь бол нэрлэж байгаа шүү дээ. Одоо ингээл юу гэдэг тий? Шарга, хэр. Ингээл одоо юу гэдэг тий? Бүх зүсийг үндсэн 10 хэдэн зүрлийн зүсийг мэдчихээн. За энэ адуу жороо юу үгүй юу гэдгийг хэлж чадчихээн. Хурдан уу хурдан биш үү гэдгийг хэлж чадчихээн. Тий? Энэ адуу чинь 90 адуу юм уу? Азраг юм уу хэлж чадчихээн. Тэгээ мэдээж бол хүүс одоо нас мас бол асуудалгүй шүү дээ. Тэгээ хооронд нь энэ олон адууны хоорондын нэг хэлхээ холбоо тийм ээ энийг бол мэдээж тогтоож байгаа. Одоо маш олон тайлгын байгууламж хэрэгсүүрт шиг тойролын адуугаар хийсэн тайлгын байгууламж гэдэг байхгүй. Тэр тайлгын байгууламжид жишээлбэл урд нь огт ажиглагдаагүй зарим юм зам үйл гарчсан. Жишээлбэл одоо гүүг одоо унахтаа зэрэгцүүлээ цуг ингээд хоёр том жижиг хоёр юм дараас хийцэн. Маш олон жишээ гарч ирлээ. Урд нь бол адууны энэ тайлгын байгууламжийг бол зөндөөл малтсан. Тэгээд урд нь бол ийм гарч байгаагүй гэх мэтлэнгээр яасан. За тэгээд Монголын одоо энэ түүхэн адуун сүргүүд энэ үйлдвэрүүдийн одоо үүсэл тэгээд хөгжлийн одоо ийм түүхийг бас нэг талаар бичиж байгаа. Жишээлбэл одоо хүнүүгийн адуун сүрэг бол хүрлийн адуун сүргээс эрс өөр болох нь тогтоож байгаа. Хоёр өөр үйлдвэр байна. Хүнүүгийн адуу бол хэрэгсүүрийн адуунаас гаралтай биш байна. За тэгээд энэ үйлдвэр өөрөөр хэлбэл сүрэг хизээ бий болсон бэ? Хизээ яг ингэж одоо дэлбэрэлт болоо тий хамгийн олон тоо болоод ингээд жинхэнэ битаас үйлдвэрлэлөө хөгжсөн бэ гэдгийг он цагийн тогтоож байгаа. Энэ генетикийн он цагаар. Хүнүүгийн адуу бол жишээлбэл нийтийн тооллын өнөх 4-р зуунд яг энэ сүрэг болж
бий болсон байна. Хожуу хүрлийн үеийн одоо хэрэгсүүрийн ядуучин бол нийтийн тоолын өмнөх 1200-аас 800 шүү дээ. Одоогоос бол 3200-аас 2800 жилийн өмнөх адуу байхгүй юу? За энэ адуу бол түүнээсээ 300 жилийн өмнө сүрэг болсон байна. Гэх мэтлэнгээ. Тэгэхээр урд өмнө одоо бидний хийж чадахгүй баг зарим төсөөлж чадахгүй байсан ийм одоо олон зүйлсүүдийг бол энэ шинжлэх ухааны технологи энэ гадаад хамтын ажиллагааны хүчээр бол бид нэр ингээд шийдэж штэ тий. Тэгээд одоо гадаад нөхдөд хамтрахаас ярихгүй. Тэн чинь одоо шинжлэх ухаан энэ ялангуяа шинэ технологийн хөгжлийг бол манлайлаад явж байна. Манай улсын хувьд бол бид нар бол харьцангуй ус жижиг ус штэ. Тийм ээ. 3.5 сая хүн чинь бол хэтийн дундаж чадахгүй юу. Ийм газар чинь бол нэг их сургуультай, нэг академитай тий. Ингээд дээд боловсролын системтэй ингээд байж байгаа нь ер нь их юм байхгүй юу тий. Тэгээд бүх шинжлэх ухааныг зэрэг хөгжүүлэх бас болцоо байхгүй шүү дээ. Тэгээд одоо хамтын ажиллагаа бол энэ бүх асуудлуудыг шийдэж байгаа. Энэ одоо дэлхий дээр одоо энэ мал амтны удамшилсан талаар гарч байгаа хамгийн сүүлийн шинэ технологи бол Орландогийн лабораторид туршигдж байгаа. Бий болж байгаа. Тэр Орландотой л бид нар хамтарч ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэхээр чин дэлхийн одоо удамшилсан судалгааны технологийн одоо хамгийн одоо хурц үзүүрэн дээр л бид нар байж гэнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр Монголын материал дээр ажиллаж байгаа гэдэг чинь манай Монголын эртний одоо энэ соёл өргөншлийг ойлгох судлахад бол бид нар хамгийн одоо дэвшилт ихний одоо игнэн дээр л явж гэнэ гэсэн үг байгаа юм аа. Гоё юм тий. Жороо морины юг хүртэл гараад. Жороо морийг хэлж байгаа шүү дээ. Тийм энэ бол жороо морь байна хэлж байгаа. Тэр чинь нэг зүгээр нэг юм ердөө нэг ганц 2 мг дээжинд ясны дээжин дээрээс л хэлж байгаа шүү дээ. Тэр адуугаар бид нар огт харж чадахгүй шүү дээ. Тэр чинь зүгээр ясулцсан ба. Тий. Хурдан морьныхыг хүртэл хэлнэ гэх. Хурдан морь гэж хэлж чадна. Би одоо тэгээ та энэ олон жилийн судалгаанд Монгол Францын хамтарсан экспертиз голдуу. Өөр ямар орн нуттай хамтарч ажилласан. Тэгээ би даасан одоо ингээд та юу хүсдэг вэ археологч хүний үед? Одоо Монголын төр бол яг дангаараа ингээд яг археологчтой дэмжиж чаддгүй шүү дээ, тий. Тэгээ надад энэ нэмэгдэлтэй санагдаад байдгийг. Өөр юмд зөндөө мөнгө зарцуулдаг шүү дээ. Яг ер нь шинжлэх ухаан зарцуулж байгаа мөнгө бол харьцангуй бага байгаа юм. Харин тийм тэрс болж байгаа баха. Ичвтер үстэй. Тийм, бага байгаа. Тэр бол одоо тэрийг одоо юунд нь уух уу? Тэр хин нэг нь одоо яаж өөрчлөх асуудал биш шүү дээ. Энэ чинь за энэ нэлээд хэцүү асуудал ахаар миний хувьд бол ерөнхийдөө шинжлэх ухаан зарцуулж байгаа мөнгө ийм бага байхад археологт ер нь одоо хэдий хүлээхүүдээ бид нэр. Манай нэг одоо төсөл бол одоо чинь морины хүч төсөл өнгөрсөн жил бид нар 90 хоног ажилласан. 90 хоног ажилласан. 1 2 3 4 аймгийн нутагт 5 дурсгалт газарт ажилласан байгаа. Төслийн нийт зардал бараг 80,000 орчим евро болсон жилийн. Одоо зөвхөн өнгөрсөн жилийн маллагын одоо хээрийн одоо зардал шүү дээ. Яг Монгол зарцуулж байгаа мөнгөний тоо тийм байгаа юм аа. 200 гаруй сая төгрөг шүү дээ. 200 гаруй сая төгрөг. Одоо тэгээд шинжлэх ухааны технологийн ямар ч төсөл жилд 250 сая төгрөг зөвхөн хээрийн судалгаанд зарцуулж чадахгүй шүү дээ. Байхгүй. Тэгээ эн чинь зөвхөн хээр Монгол зарцуулж байгаа мөнгө. Дараа нь аналитик хэсэг чинь амар өндөр зардалтай. Радио карбон болгоно дунджаар нэг 300, 400, 500 доллар үнэтэй. Тэгээд генетикийн судалгаа асар үнэтэй. Асар үнэтэй. Стопын судалгаанууд бас үнэтэй. Тэгэхээр энэ зарцуулалт одоо тэр цаана одоо манай хамтрагчд дээр зарцуулж байгаа мөнгө бас л нэг ийм хэмжээний зардал гарч байгаа байхгүй юу? Тэгээ ийм зардлыг гаргаж чадахгүй шүү. Чадахгүй. Одоохондоо олж чадахгүй. Би бол баг хэцүү байх гэж бодож байна. Зүгээр ач холбогдлоор нь ирэмблээд тэгэл одоо за яг шинжлэх ухааны зарцуулалтын байгаа хязгаарлагдмал төсвийг яаж зарцуулах уу гэдэг дээр л зүгээр энэ салбарт одоо 35 жил ажиллаж штэ би чинь. Юу л 30 гаруй жил ажиллаж штэ. Тэгэхээр чинь бас яг ингэ бодоход бол зүгээр за энэ хүмүүс одоо нэг төсөлгүй байгаа юм да зайлвал эндээ нэг 30 сая за тэр мэн хөөрхий олон жил явлаа эндээ нэг 50 сая өгчий гэдэг ингээд хуваагддаг. Ер нь ийм хүм ихтэй. Мэдээж бол тэр чинь процесс байгаа бүгд хууль журам дүрмжээ ч гэдэг. Тэгээд за ингээл өрсөлдөө бол ингээл явж байгаа юм шиг. Гэхдээ яг приоритетд тогтоогоо. За Монголын археологт бол тэдэн төрөл бид гарч чадах юм байна. Энэ жил. За 2 тэрбум төгрөг. Мөрөөдөл шүү дээ. За 500 сая. Даруухан 500 сая. Даруухан.
За энэ дээр бол Монголын одоо эртний соёлын үргэлжлэх судалгаад юу чухал вэ? За мэдээж эзэнт хүүрнийхээ судалгаа хэрэгтэй байна. Монголын эзэнт хүүрний судалгаа сул хэвээрэл байна. Тий. За энэ мал аж ахуйнхаа түүхийг судлах хэрэгтэй. Тэр дотор адуу гэдэг ч юм уу тий. За одоо хар хөрнийхөө судалгааг хайжуулахгүй гэдэг ч юм уу тий. Эсвэл одоо юу гэдгийг Монголын буддын шашнын одоо шашны түүх чухал байна гэдэг ч юм. Ингээд 3 4 чухал приоритет тогтоогоо тэгээд тэр төслүүдтэй ингээд санхүүжүүлдэг өгөөд явал бас тодорхой хэмжээнд үр дүнд хүрэх бах. Тэгтэл хэцүү шүү. Ер нь бол алгалтай бас. Ер нь бол 100 сая төгрөгөөр бол археолог бол хэцүү шүү. Одоо бүх юм үнэтэй. Одоо энэ барилгын хар ишчин хоногт 100,000 төгрөг голоод байгаа шүү дээ. Тий. Голоод байгаа. Археолог хүүхдүүд хэдий өгч байгаа. Оюутнууд бол наацхан 100,000 өгөхгүй болохгүй. 100,000 өгөхгүй болохгүй. За тэгээд дээр нь бол орон сууцаар хангана, байр хоолоор хангана. Унаагаар хангана. Тэгэхээр чи амар өндөр зардалтай байхгүй юу? Маш өндөр зардалтай ажил байхгүй. Тэгээд бусад нийгэм хүмүүнлэгийн ухаантай нэгэнтээ зүйрлэхэргүй. Зүйрлэх нийгэм хүмүүнлэгийн нэг шинжилгээ ухаан байхгүй. Археологч өөрөө юм айгу байгалийн ухаантайгаа адилхан юм өндөр зардалтай шинжилгээ ухаан байдаг учраас айгу хэцүү. Тэгээд гэхдээ бидний импакт бол бас өндөр шүү дээ. Тэрийг бас ойлгох хэрэгтэй. Одоо жишээлбэл музейнүүд одоо үндэсний музей, Чингис хаан үндэсний музей, аймагуудын музейнүүд, хар хөрөн музей байна тий. Одоо ингээд дахиад шулуун музейнүүд байгуулагдана. Энэ музейнүүдийн одоо үзмэрийн чухал хувь нь археолог байна. Автороор нь үрээд ахалж байгаа. Археолог байгаа тий. Археолог байгаа. Тэгэхээр чинь бид нар бодит баялаг бүтээж байгаа үстэй. Ингээд харагдаж байгаа шүү дээ. Бодит баялаг ингээд гарт хэмжигддэг. Тэгээд за тэр одоо мөнгөн утгаар нь илэрхийлбэл бол ёс зүйн асуудал баг. Гэтэл ер нь бол археологч нь заримдаа бол тэр гарч байгаа мөнгнөөс хэд дахин үнцэнтэй ийм л баялаг бүтээдэг хүмүүс шүү дээ. Тийм учраас яхан өрөмцөө тэгээд тэр утгаар нь харуул арай өөр одоо англиар ч юм уу хараад археологийг арай өөрөөр харуул бид нар бол бас зүгээр одоо мөнгө аваад ингээд шингээгээд илсэн тасгалсан ус шиг яадаг усуд биш шүү дээ. Бид нар ч юм бол хариуд нь баялаг бүтээгээд өгчдөг байхгүй. Одоо манай аял жуулчлал хөгжлөх гэж одоо музей чухал байр суурьтай биз дээ тий. Тэгэхээр музейд ч бол археологийн чухал байр суурьтай тий. Тэрийг л үзчихэж олдурууд чинь. Тий. Тэр одоо үндэсний бахархал болж байна. Тэр цаад олон одоо агуулгууд олон ач холбогдлуудыг бүгдийг нэрлэх хэцүүлтэй тий. Тэгэхээр маш өндөр үнцэнтэй ач холбогдолтой юмнууд хийгдэж бүтээгдэж байгаа маа бидний бий болгож байгаа зүйл байхгүй. Тий. Мөнгө өгдөг юм ахэд үнэлэх хэрэгтэй л та бас. Гэл таныг хараа бодчихлаа. 17 он тань дээр очиж ихт чи одоо орон нутгийн нөгөө залуучууд ахиж ирээл муусан хулгайч нар, нинжа нар, алт ухагчд тэгэл та нар хөөгөөл ингээд би очиод зэрэгцээл очижлаа шүү дээ. Тэгээд бүтэн Монголыг тойроод Монголын археологчдын таны мэдхийн одоо ийм юм хийдэг хүн шүүгээд нэвтрүүлэг хийж илаа. Тэгээд одоо тэр үед та бүгдийг алт ухагчд, нинжа нар гэж үздэг байсныг одоо ингээ 10 жилийн дараа эргээ харахаар бас нэг хүмүүсийн хандлага яхаа өөрчлөгдсөн үү? Ер нь өөрчлөгдөв шүү. Ер нь өөрчлөгдөв. Хэврэл байгаа. Ер нь манай хүмүүс ч бол ухах чинь тонох чинь ард иргэд маань бол бас яг бидний л буруу л бахал та. Бид нар л одоо энэ юмаа ойлгуулж чадахгүй байна тий. Ард иргэдтэй хүрч чадахгүй байгаа л бах. Энэ бол бидний л буруу гэж бодож байна. Тэгээд ерөөсөө уул уурхаагаас баг ялахгүй л байгаа. Харин тэгээд уул уурхаа гэж бодоод байгаа. Харин тэгэл хурж ирээл одоо ингээл одоо хинчсэн тэгж бас бодно л та тий одоо ингээл монголч одоо бүхэл нутаг маань л ариун нандин шүтэн штэ тийм ээ тэгээ хаач газар ирээл яхад бол тэгэл хүн ард бол гайхдаг наацхан л гайхдаг энэ хаанаас явуулсууд за тэгээ дээр нь бол бас ингээд нэг юм дураараа ажилласан энэ одоо юу хуваарь алтмалцсан энэ жанр тий за тэгэл бас уу сонстоод идэг энэ эртний археологийн өвөө малтч одоо яаж байгаа тоноолчд бас байна. Тэгээд тэд нар чинь болвол ингээд бас хүмүүст ингээд ийм сөрөг ийм одоо сэтгэл бий болох үндэс болоод байна шүү дээ. Тий. Тэгэхээр одоо жинхэнэ хин одоо яг мэрэгжлийн судаач яг тодорхой зорилго чиглэлтэй зөвшөөрлөлтөөр ингээд ажиллаж байгаа юм би. А хин одоо хууль ус хулгай маллах хийж байгаа юм би. Надцхан л асуух хэрэгтэй байхгүй тэр хүн чинь тий тэр одоо нутгийн иргэд байна уу нутгийн удирдлага захиргаа байна уу асуух л хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бол тиймэрхүү харьцаа бол байхгүй болохгүй бах. Тэгээ бид нар бол яг аль болохоор л тэгэл одоо хүмүүсийн орон нутгийн улсуудын
Тийм ээ. Одоо учрыг нь олоод ирийн болоод тэгэл тайлбарлаад зөөлнөр харьцаал ингээл явах хичээдэг. Заримдаа бүр нэлээд хүндэрсэн тохиолдлууд ч бас байдаг юм билээ. Надад бол яг тийм юм тохиолдож байгаагүй. Гэхдээ бас л нэлээд халуухан ярианууд бас л зөндөөл болж исэн. Тий. Тэгээд яг эцэст бол бас наазах нь одоо ч бол бас нэг сайн тал нь за энэ Түрүүт гэдэг нэг хүн байна. Тий. Өөрийгөө одоо малтчих хэрэгтэй. Судлаач гэдэг ах юм. Ингээд ингээ ядаж нэг Facebook харцдаг болчихлоо л доо. Говьч бол тийм бас байгаагүй шүү дээ. Тэнгүү за энэ үнэхээр одоо бас юу юм байна? Судлаач юм байна. Энэ хүн бол худлаа хэлээг бах уу? Тий. Ингээд нэг бас арай нэг тийм бас шинэ одоо ийм хэлбэр харьцааны хэлбэр үүсэж шүү дээ. Тий. Энэ чинь бол бас нэг талаар бол давуу тал юм да. Тий. Тэгээд бас заримдаа амаргүй өгдөг. Тэгээд бидний хувьд ч амьдрал чинь одоо манай мэргэжлийн амьдралд чинь бол мөнгө босгох гэдэг чинь асар том асуудал. Мөнгө босгох. За одоо бизнесийн төсөлтөөр бол одоо бизнес чинь тодорхой. Одоо ингээд за ийм үр ашиг хүртнэ. Дараа нь ашиг хүртэж байгаа. За тийм одоо тийм тоогоор илэрхийлж дээ. Бид нар тийм одоо яг шууд ашиг байхгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө яг л одоо ингээд мөнгө босгох хэрэгтэй. Мөнгө босгох хэрэгтэй. Тэгтээ бүр баггүй мөнгө босгох хэрэгтэй. Тийм. Ингээд за мөнгө босгоно. За дотоодосоо гадаадасаа ингээд босгоно. Тэгээд хамтрагчтай олно. За тэгээд солийн яамд иргэд нөгөө археологийн мэргэжлийн зөвлөл байгаа. Мэргэжлийн зөвлөлөөсөө бас зөвшөөрлүүд авнаа. За тэгээд тэр цаана нөгөө хийж байгаа мэргэжлийн судалгааны ажлуудыг хайж штэ. Тэр чинь эхлээд сэдвээ олно, асуудлаа томьёолно, тийм ээ. Ач холбогдлыг нь гаргана. Тэгээд одоо хайгуулаа хийн. Олон түвшний хайгуулууд байгаа. Тэгээд маллага хийн. Дараа нь тэр олдруудаа анализ хийн. Тэгээд одоо олон нийтэд хүргэн мэдээлэл нь үзэсгэлэн гаргана, үзэн болгоно, ном каталог гаргана гэх мэт мэргэжлийн ажлууд нь хийж штэ. Яг одоо захиргааны маягийн ажлууд гэх юм бол тэгээд орон нутгатайгаа очиж ажиллана. За нэг сумын захиргаанд яваад чинь тэгэхээр чинь яг ер нь бол нэг тийм амар тийм жадлан хөтнө гэж байхгүй л да. Ер нь бол тэгээд бас учир байдлаа хэлээд яхаар бол яа тэгтээ жоохон үйл итгэх байдал ч юм уу эсвэл ард иргэдийн нэг хил амнаас айс нэг юм орон нутгийн стандарт байдаг. Бүр нэг тийм нэг гүлэг шиг болцсон. Тэ? Тэр хүмүүс уулчна. Энэ нэг ажилч. Энэ уул уурхаа гэдээ манай хэцүүцсэн тий. Та ер нь баг хил амгүйхэн шиг явуучвал баг сайн байна. Бид нар тийм байхгүй. Бид нар бол ажиллаа л юм. Маллаас зөвшөөрөл авсан бид нар тодорхой зорилго чиглэлтэй. Энд чи эсэс бол Монголын төлөө л хийж. Ийм ажил. Ингээд явна. За тэгээд дараа нь бол одоо нутгийн хүмүүс дахиж ирнэ. За тэгээд агсан согтуу тавихынч тавина. Янз янз л болно. Тэгээд яг хуу 1-2 жил ажиллагааг хүчдэг. Одоо жишээлбэл 17 онд Сагилд Увс аймгийн Сагил сумд бол нутгийн ард ирэл бол бидрийг бол уурхаа гэж бодсон юм билий. Уурхаа. Энэ чинь юу их чинь алтуухгүй ч гэж бодсон байгаа байхгүй юу. За тэгээд учир байдал нь яасан. Сүүлдээ бол сайхан найз нөхд болсон шүү дээ. Дараа нь 23, 24 онд яг Сагил сумын одоо тэр баруун талын уулын ингэрт бол бид нар бас 2 жил дараа л маллах хийсэн. Далтын ам гээд тэнд бол нутгийнхын бүгдээрээ мэддэг болсон. Өөр нэр усаар мэддэг тий. Болцсон байгаа байхгүй. Тэгээ ямар ч асуудал байхгүй. Тэр чинь яг нүүдлийн зам дээр байхгүй. Бараг нутгийн тэр сумын бараг бүх хүн манай хажуугаар гараад өнгөрч байгаа байхгүй. Тэр ямар ч асуудалгүй болцсон байдаг л да. Тэгээ монголчууд ч бол бас тэр одоо нутаг ус тэр юуг хамгаалах тийм бас нарийн сэтгэл байна. Дээр нь бол бас хүмүүстэй болсон хүний учрыг ойлгох нэг бас нэг юм сайхан ухаан байна тий. Тэгээ аль аль нь байдаг учраас тэгээд өөрс нэг тийм амар болохгүй болчиход байгаа юм бол байхгүй. Таны мөрөөдөл юу вэ? Яг одоо юу болох гэсэн чи гэх юм уу? Археологч хүний хувьд. Яг олон хүн тааш бас түрүүнд дурдсан шүү дээ. Тэр нэг бичиг үсгэд дурсал. Миний малхаас бол олон бичиг үсгэд дурсал гарсан. Тэгэхээр бас археологч болгонд олдохгүй л хувь тавина шүү дээ тий. Тэгээ ганц миний биш шүү дээ. Тэр чинь дандаа багаар хийдэг тий. Багаар хийдэг. Манай багийн малхаас бол гарсан. Скотер аймгийн Онгон сумын одоо 5-7 бушнаас дөрвжин үсгтэй тамга гарсан. За энэ бол одоогоор одоо бушнаас гараад байгаа цорын ганц бичигтэй тамга. Монгол үе. За хөнөөгийн бушнаас бичигтэй тамга гарсан. Бичиг тайлж чадаагүй боловч бичигтэй тамга гарсан. Бичигтэй байсан байх нэ. Гарсан. За тэр талаар бол асуудал байхгүй. Би бол хангалттай гэж бодож байгаа. Энэ талаар бол
Зүгээр нэлээд том мөрөөдөл би 2-3 том ном мөрөөддөг. Тэгээд олон жил ажилласан одоо их материал байна л да. Тэрийгээ зүгээр олон хүнд нийцтэй ийм энгийн сайхан хэллэгээр бичсэн юм номнууд хийх юмсан гэж мөрөөддөг. Тийм мөрөөдлүүд байгаа. Энэ бол номын том мөрөөдөл. Ном дотроос бол нэг онцгой юу бол 2023 онд чинь бид нар ЮНЕСКОгийн ерөнхий бахуурлаар Монгол улс ойрын хэдэн жил тогтоод батлуулж чадаагүй байсан нүүдлийн соёлын иргэншлийн түүх гэдэг цуврал номын тухай тогтоод батлуулсан шүү дээ. Тэгэхээр ЮНЕСКО бол ерөөсөө ийм хоёрхан цувралтай байхгүй юу? Нэг цуврал нь Африкийн ерөнхий түүх гэж цуврал байна. Одоо 10 дугаар 11 дугаар бүттээр явж байгаа. Нөгөө цуврал нь бол 70-аад оноос иргэдэд 80-аад онд хийгдээд 90-аад онд хэвлэгдээд 2000 он гаргаад дууссан Төв Азийн соёлын иргэншлийн түүх гэдэг нэг цуврал байгаа. 5 ботттой. Ерөөсөө ийм хоёр цувралтай байхгүй юу? ЮНЕСКО ер нь түүхэндээ. Тэгээд энэ манай санаачилсан энэ бол 3 дахь цуврал болох юм. Нүүдлийн соёлын иргэншлийн түүх гэдэг. Олон бот цуврал гарна. За энэ нэг бол манайх санаачилсан. Монгол улс санаачилсан. Тэгээ Монгол улс бол энэ дээр бол санаачилсан учраас бас өөрөө санхүүгийн талаас санаачлах гаргах хэрэгтэй. ЮНЕСКОд бол мөнгө байхгүй. ЮНЕСКОд л ерөөсөө мөнгө байхгүй. Ийм засвал мөнгө ерөөсөө байхгүй. Энэ бол улс орнуудын дээр одоо хандив сүлжин дээр тогтож байгаа байгууллага, олон улсын байгууллага. Тийм учраас санаачлах гаргасны хувьд бол манайх бол зарлаа гаргах хэрэгтэй. За энэ бол өнгөрсөн жил шийдэгдсэн. За манай хурлын гишүүн, манай бом очор. За тэгээд манай гадаад хэргийн сайд одоо энэ олон улсууд ингээд энэ асуудлыг шийдсэн. Одоо энэ бол ингээд явах хэрэгтэй. Энэ бол нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь одоо бас нэг Монгол дээр өвлөгдөх гээд шүү дээ. Овлох гээд байна шүү дээ. Бид нар чинь ийм жижигхэн улс ч гэсэн бас ийм олон улсын талбар дээр бол бас жижигхэнээс одоо хитцсэн бас хөөрхөн амбицтай. Тэ? Одоо адуу гэж одоо Монгол дээр овлогдох гээд шүү дээ. Энэ чинь бол овлогдох нэг том алхам. Бас чухал зүйл. Тэр шиг нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь бол бас бидний өөртөө овуулж авах хэрэгтэй байхгүй. Тэгээд энэ айгүй чухал асуудал байна. За энэ ном бүтээсээ энэ номон дээр бас өөрөө хувь нэмрээ оруулахсан л гэж их мөрөдж байгаа. Энэ бол миний одоо яг судлаач болсон үнэ тий. Бас нэг юм хамгийн чухал бүтээл болох болов уу гэж бодож байгаа. Ерөнхийлөгчийн санаалчилсан Монгол адууны өдөрч яг болдгороо болоод тэгэл 56 орны 10,000 хүмүүс цуглаал гоё арга хэмжээ олчих байх. Нөгөө төгөөрөө бас эрдэмтдтэй дэмжиж морины хүч төсөл төрж гисэн бас мөнгө өгдөг бол бас сайхна гэж бодсон. Тэгвэл сайхна тий. Тэгвэл бас энэ дээр бас төрд бас анхаарал даваасаа гэд авчвал бас сайхан юм гэд бодоо сууж. Тийм сайхан байна. Арга хэмжээ яг болдгороо л болол өнгөрнөөс тий. Тий, энэ арга хэмжээнд одоо арга хэмжээнээс илүү юм судалгаа авахгүй хэдэн тэрбум төгрөг засуулж байгаа бол доо гэж. Амар лоо. Их юу хаа их бах тий. Тэрнээс нэг жохоо юу. Жохоо юм өгчөөсөө гэдэг. Тэр нэг гарт баригдахаар дараа нь өөр хойчд үлдэхээр нэг юм хийгээд үлдээн дээ гэж бодож чинь. Тий. Та 36 жил Монголын археологт хүчин зүтгэж байна уу? Тийм би 31 яг одоо мэрэгжлийн эрдэмтдийн ажилтан гээд 31 жил юм байна. Анх археологууд оюутан нэгдүгээр курсээ төгсөөд явсан оюутнаас бодсон бол яг 36 жил болж байгаа. Тэгээ 91 онд хамгийн анхны археологийн экспедицид оролцоод ажилласан байна. Тэгээ тэрнээс ч яг 36 дахь жил энэ жил болж байна. Манайх мэрэгжлийн археологч бэлтээ 30 жил болж байна. Мөн үү? Манай ангийнхнаас анхны археологийн ангид хүрэн гарч ийлаа. Би 27 жил хөшөлж байгаа гэхээр чинь 95 онд Монгол Улсын их сургууль дээр антрополог археологийн техник анх байгуулагдаад тэгээд одоо 800 гаруй мэргэжлийн болсон хүчнийг бол бэлтгэж гаргасан байгаа. Тэгээд маш олон хүн бол мэргэжлийн салбар дээр ажиллаж байна. Тэгээд маш олон хүн бас сургууль хүмүүжүүлэх салбарт ажиллаж байгаа. 10 жилийн сургуулиудын маш олон нэртэй алдартай сайн багш нар байна. Олон сургуулийн захирлууд байна. Тэгээд мэргэжлийн эрдэмтдийн ажилтнууд байна. Ихтэй сургуулийн багш нар байна. Олон зэ соёлын байгууллагуудын ажилтнууд, удирдлагууд манай төгсөгчд байгаа. Тэгэхээр өнгөрсөн 2025 онд Монгол Улсын их сургууль дахь археологи антропологийн салбарын
30 жилийн баг өдөр бол сайхан мөргөндөрлөгээр тэмдэглэж өнгөрөөсөн. Тэгээ энэ салбарын хөгжилд хамгийн хөв намар уулсан байгууллагыг нь бол гарцаа байхгүй манай тийхэн байгаамаа. Сайхан бахархалтай байдаг олон сайхан төгсөгчдөрөө. Тэгээд одоо бол хамгийн гол нь манад маш олон оюутан байна. Сүүлийн 2022 оноос ахуулаад ер нь бол квотонд бараг тулгаж эсгэж таваад байгаа. Одоо идэвхтэй 100 гаруй оюутан байна. Бакалаврын төвшний оюутнууд. Тэгээд дээр нь бол бас агсан төвшний оюутнууд байгаа. Тэгээд маш сайхан чадaltaй авьяастай цог золботтой юм залуучууд байдаг манай оюутнууд дотор. Маш бахархмаар сайхан ирээдүй байгаа. Тэгээд эдэртэйгээ бол хөдөө яваад ингээд цуг ажилладаг шүү дээ зунжингаа. Гадаадд сургуульд өгсөн зөндөө бол 30 жилийн хугацаанд одоо сүүлийн үе ялангуяа оюутан залуучууд гадны орнуудад бас археологийн чиглэлээр зөндөөс оролцож байгаа зү тий. Зөндөө байна одоо тийм дэлхийн том ихтэй сургуульд өгсөн багш нар ажиллаж байна. Бас одоо яг идэвхтэй гадаад том их сургуулиуд бас нэлээд хэдэн хүн байгаа. Тэр бол манай техникийн одоо ирээдүйн залуумж халаа штэ. Тэр усуудаа тэгээд айлуулах гайгүй авьяас чадвар боломж нөхцөл тэгэл одоо хүсэл эрмэлзлийн дагуулаад ингээ гайгүй газар руу илгээх ийм л одоо чим хүсэл байдаг. Тэгээд одоо манай багш нар бол энэ тэгэлэр бол үнэхээр цаг хугацаа зарцуулж ажилладаг. Тэгээд оюутнуудаа төгсөгчдийгөө шавнарыгаа сайхан сургуулиуд явуулж байна. За ингээд бидний урлагийг хүлээ авч нэвтрүүлгийн зөчөө амирт урагдсан. За мэдээж 10 жил ингээд монголоор тойроод морноосоо буугаад гэдэг шиг машинаасаа буугаад подкаст эхлүүлсэн. Тэгээ энэ одоо зөчөөр амирт нь урагдаж ярьслага өгсөн танд баярлалаа. Тэгээд ийм гайхамшигтай олон зүйлийг амжуулаад энэ ЮНЕСКОд бугамжлан хөшөөгөө бүртгүүлээ. Тэгэл морины хүчгээ том төслүүд дээр ажиллаж байгаа Монголын томоохон археологч нэг гэж таныг үзэж дүгнэж явдгийн хувьд археологчдоос хамгийн түрүүнд таныг зөчөө амиртаа урьсан гэдэг урлагийн мөнхлөө авч ярьслага өгсөнд баярлалаа. Танд цаашдынх нь ажил өндөр амжилт хүсье мөрөөдөлтөд хүрээрээ. Тэгээд хамгийн гол нь том төсөл хэрэгжүүлэхэд мөнгө олдосоо танд гэж бодож байна. Ерөөл явах. Ерөөл биелэх болтугай. Тэгээд Жавдсан сүрэн докторийнхоо бас ажилд энэ подкаст хийж байгаа энэ сайхан үйлд нь бас амжилт өрөөе. Одоо бас мэдлэгийг түгээх бас сайхан зөв хэлбэр баха. Тэгээд олон үзэгч сонсогчтой болоорой гэж ярив. Баярлалаа.